маршлын албаны тухай болон бусад дагалдах хуулиудын төслүүдийн анхны хэлцүүлгийг явуулъя. Хуулийн төслийн талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын их хурлын гишүүн Баярцогт танилцуулна. Хууль зүйн байнгын хороо. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас Улсын их хурлд 2013 оны 4-р сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн маршлын албаны тухай хуулийн төсөл, гүйцэтгэх ажлын тухай, Монгол Улсын хилийн тухай, байгаль орчныг хамгаалах тухай, Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулиудад нэмэлт оруулах тухай, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Монгол Улсын засгийн нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хил зэхсэх асуудлыг 2013 оны 4-р сарын 25-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлсэн шийдвэрлэж төслийн анхны хэлцүүлэгт бидүүлэхээр хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ. Тус байнгын хороо 2013 оны 7-р сарын 3-ны өдрийн хуралдаанаар төслийн анхны хэлцүүлгийг хийж дараах санал дүгнэлтийг гаргалаа. Улсын их хурлын гишүүн Баярцогт, Ганбат, Гончигдорж, Төвдөндорж нарын батлан хамгаалах болон хууль сахиулах албанд ажиллаж байгаа өндөр насны эцэгт гарсан иргэнийг 5 хүртэлх жилийн хугацаагаар шүүхийн харуул, хуйгийн үргийг гэрээгээр гүйцэтгүүлж болох ба тухайн иргэнд уг албан тушаалын цалингийн 50%-аар тооцож хөлс олгох, маршлын албанд ажиллах иргэн өмнө нь хууль сахиулагчаар ажилласан байхаар төслийн холбогдох заалтыг өөрчлөх саналуудыг дэмжлээ. Түүнчлэн маршлын албаны үйл ажиллагаанд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, шүүх, прокурор болон Улсын их хурлын тусгай хяналтын дэд хороо өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хууль заасан журмын дагуу хяналт тавих, яллагдагч, ялтныг хүч нэмэгдүүлэн хоглон өргөх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн шүүхийн ерөнхий зөвлөлийн даргатаа хамтран батлах, мөн хуулийн төсөлд гэмтэргийн тухай, хууль сахиулах үйл ажиллагааны тухай, зөрчлийн тухай хуулийн төслүүдийн нэрийг тусгасныг холбогдох хууль болгон өөрчлөх саналуудыг тус дэмжсэн. Улсын их хурлын гишүүн Дээд Үндэш Ханцан албан үүргээ гүйцэтгэж яваад амьсаа алдсан алба хаагчийн гэр бүлийн гишүүн тухайн алба хаагчийн үндсэн цалинтай тэмцэх хэмжээний тэтгэмжийг 10 жилийн турш сар тутам болгохоор өөрчлөх, шүүгч гэрч хохирогчдод хамаарал бүхий этгээдэд ач хүү, ач охин, зээх хүү, зээ охиныг нэмж тусгах саналууд гаргасныг мөн дэмжиж нэгдсэн хуралдаанд оруулж байна. Байнгын хорооны хуралдаанд Улсын их хурлын гишүүн Дээд Үндэш Ханцан хуулийн төслийн нэрийг Тахрын алба гэж өөрчлөх санал гаргасан бөгөөд саналыг дахин хэлцэх шийдвэр гаргах нь зүйтэй гэж санал хураалт явуулаг болно. Түүнчлэн Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгэн тухай хуулийн 23-2-2, 23-5 дахь хэсэг заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хян шийдвэрлэх тухай, захиргааны хэрэг хян шийдвэрлэх тухай хуулиудад гэрч, зохиогч, хэргийн оролцогчийг шүүхийн шийдвэрээр албадан ирүүлэх чиг үүргийг цагдаагийн байгууллага хариуцахаар заасныг маршлын албанд хариуцуулахаар өөрчлөх саналыг хуулийн төслийн эцсийн хэлцүүлгийн шатанд хэлсэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Маршлын албаны тухай хуулийг 2014 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн дагж мөрдөхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ. Маршлын албаны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдтэй холбогдуулан гарсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг байнгын хороо хилцэн санал хураалт явуулж нэгдсэн хуралдаанаар хилцүүлэхээр та бүхэнд тараасан болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ маршлын албаны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлцүүлэг бэлтгэсэн тухай хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг хэлсэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За, ажлын хэсгийг танилцуулъя. Энэ ажлын хэсэг бол зөвхөн маршлын албаны тухай биш. Одоо цаашид хилцэх маршлын алба, гэрч хохирогчийг хамгаалах тухай, төлбөрийн чадваргүй яллагдагчд үзүүлэх хууль зүйн тусгайны тухай, цагдаагийн албаны тухай хуулийн нэгдсэн ажлын хэсэг юм байна. Тэмүүжин хууль зүйн сайд, Эрдэнэт улсын ерөнхий прокурорын орлогч, Батүлзий хууль зүйн яамны эрх зүйн шинжилгээний бодлогын газрын дарга, Баасан дорж хууль зүйн яамны хууль зүйн нэгдсэн бодлогын газрын дарга, Хүрлбаатар тагнуулын ерөнхий газрын орлогч дарга, Ганбаатар цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, Эрдэнэбаатар цагдаагийн ерөнхий газрын хуулийн хэлтсийн дарга, Аз Баяр цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл судалгааны төвийн дарга, Ариун Туяа хууль зүйн яамны эрх зүйн шинжилгээний бодлогын газрын ахлах мэргэжилтэн, Сэлэнг хууль зүйн яамны эрх зүйн шинжилгээний бодлогын газрын мэргэжилтэн нар ирсэн байна. За,
байнгын орон санал дүгнэлттэй холбогдуулан асуултаа гişүүд байна уу? Тэмбэрлэг гişүүнээр асуулт аслаа. Лүндэ Жинсэн гişүү асууя. Энэ хуулийн ажлын хэсэгт бол хуулийн ажлын хэсэгт байгаа юм л та ажилласан. Нилээн одоо тал талаас нь ярилцсаар агаад бас ч гэж одоо Монголын өнөөгийн нийгэмд бол энэ шүүхийн шийдвэр шүүхийн үйл ажиллагааны дэг сахиулагч, хамгаалагч, гэрч хохирогчийг хамгаалах үйл ажиллагаатай холбоотой энэ асуудлыг бол зохицуулж бие даасан хууль гаргах шаардлагатай юм гэдэг дээр бол бид санал нэгдсэн. За энэ дотор нь байгаа хүмүүс хилцэх хэргийн хүрээнд яригдсан одоо асуудлуудыг бол бүгдийг зохицуулж ерөнхийд нь бол оруулж чадсан гэж ингэж бодож байгаа. Одоо хэлэлцэх хэсгийг ярих үед хамгийн их яригдсан асуудал бол энэ нэр томьёо. Маршал гэдэг нэр томьёог одоо солих боломж байна уу гэдэг асуудал байна. За ингээд гадаад дотоодын жишг энэ юмд бол энэ маршалын алба гэж байдаг юм байна. Жишээ нь тухайлбал Америкт байдаг. Тойргийн маршал, дэд маршал энэ төр. За энэ гарал үүслийн хувьд бол маршал гэдэг нэр томьёо Францаас гаралтай. Тэр адуу маллагчийг л одоо маршал гэж нэрлэдэг байсан юм л дээр үед бол тий. Тэгээд одоо адуу хариуцдаг ажлын газрын хүнийг бол маршал гэж нэрлэдэг. За сүүлд нь бол одоо цэргийн цол болоод дайн байлдааны үед бол гарч ирсэн Францаас гаралтай ийм маршал гэдэг үгийг Америкт бол сүүлд нь бол энийг бол шүүхийн одоо дэг сахиулагч гэдэг утгаар дахар хуйг гэдэг утгаар тийм офисын ажилтан гэж ингэж хэрглэж иржээ. За өнөөдөр манай байнгын хорооны гишүүд бас яг газар дээр нь очиж судлаад маршалын албаны үйл ажиллагаатай танилцаад ингээ маршалын албаны хууль гэдэг ингээ гаргахаар хэдийгээр яг өөрийнхөө Монгол орны нөхцөл байдал тохирсон яг одоо гадаадын жишгт нийцсэн хууль тогтоомжийнхаа хүрээний уялдаа холбоог хангасан хууль гаргаж байгаа боловч энэ нь бол ерөөсөө гадаадаас хуулбарлсан шинжтэй ийм хууль болчих гээд байна гэдэг олон түмний шүүмжил байна. Хоёрдугаард их хэлний тухай хууль байна. Аль болохоор боломжтой үгийг бол монголоор нь хэрэгжилжээ. Ипотек гэсэн гэх мэтийн шинээр бий болсон ийм үгүүдийг бол дэлхийн нийтэд түгээмэл хэрэглэгдэх үгүүдийг бол тэргээр нь явъя. Жишээ нь прокурор гэдэг үг байна. Ипотек гэдэг үг байна. Энэ бол хуулиудад тэгээ ороод явжээ. За тэгвэл энэ маршал гэдэг үг бол Монголд одоо яг хийдэг ажил нь бол ерөөсөө л дахар гэдэг ажил. Хуйг дахар. Шоронгийн хуйг гэж ярьдаг байсан. Дахар гэж ярьдаг байсан. Дахар нь бол хуйгаа даргалдаг. Хуйг нарын даргалдаа дахар бол. Тэгээд уран зохиолд бол одоо бадарч дахар гэж орж ирээд дахар гэдэг хүн бол их муухай, зэрлэг, бүдүүлэг одоо юу гэдгийг дарангуйлагч гэдэг утгаар хүмүүсийн толгой суудсан байгаа юм. Гээд одоо бид монгол үгээ бол муухай тэгж хэрэглэгдэж гэдгээр нь биш сэргээгээд авах хэрэгтэй. Хошуу, сум, хууль маш олон үг зарлиг гэсэн их олон үгнүүд бол хуучны үгнүүд байна. Нилээд нь бол манж хэл бол өөрөө алтай язгуурын монгол хэл. Хууль гэдэг үг бол хаа хуули гэдэг манж үг байна. За бид бол энэс салья, их засаг гэж нэрлэе энэ төр гэд цааз гэж нэрлэе энэ төр гэд үндсэн хуулийг боловсруулж яхад их цааз гэдэг нэрээр ард түмнэр хэлэлцүүлээд дэмжлэг аваагүй. Цааз гэдэг бол цайруулах гэсэн үг, хориглох гэсэн үг, толгой авах гэсэн үг, 2, 3, 4-дүгээрт нь ерөөсөө Монголын хууль гэдгийг монгол үг байхгүй. Тэгээ сүүлд нь бид хууль цааз гэдэг хоршоо үг хэрэгжилж ирээд хамгийн сүүлд нь үндсэн хуулиа одоо явж ирсэн хуулиараа явъя. Монгол улсын их хурл бол хууль тогтоох байгууллага. Хууль тогтоох эрхэмлийг гагцгүй их хурл эрдэнэгээд бид хууль гэдэг үгээрээ яваад ирлээ. 40 хэдэн онд зарлиг гэдэг үг орж ирж байгаад пядли юм гээд ингээд баахан тэгжсэн. Тэгээ одоо зарлиг гэдэг үг ер нь хэн одоо байгуулах вэ? Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг, ардын хурлын тэргүүлэгчдийн зарлиг гээд ингээл яваад хэвшсэн ийм зүйл юм ба. Тийм учраас маршалын албаны хуулийг дахрын албаны хууль гээд ярихад бол нэг одоо 10-20 хоног ярихад бол тэгээд хөвшээд цаашаага явчих юм а. Ерөнхий дахар, шадар дахар одоо гээд ингээ явна. Тэгэхээр яг одоо таарсан оновчтой үг байгаамаа гэдгийг л хэлэх гэсэн. За хуйг гэдэг үгийг бас хоцрогдсон үггээ хянагч гэдэг үгээр бол социализм үед сольсон юм байна л.
шоронгийн хуйг гэдэг байсныг хянагч гэдгээр сольсон. Их мэтлэнгээр ингээ явж ирсэн байх лээ. Гэхдээ энэ бол Монголд байж байгаа үгийг бид одоо тэршээхгүй аваад явхад бол болохгүй гэх зүйл үндэ байхгүй маа гэдгийг л би хэлэх гэсэн. Тэгээ энэ дээр 1 минут гэж байхгүй 5-аар нь өгсөн. Тэмүүжин одоо хин төвдөнд орж байхгүй юм чи хариулах вэ? Баяр зүгт. Баяр зүгт шүү хариулъя. За Лүндэ Жонсон гишүүний асуултанд хариулъя. Маршалын албаны тухай хуулийг хэлцэх явцад Лүндэ Жонсон гишүүн бол хэд хэдэн зарчмын зүрхтэй санал гаргасан. Төрний дотор бол энэ нэрийн асуудал байсан. Тэгээд нэрийн асуудлын хувьд бол ер нь анх хилцэх хэсгийг ярьж явах үед ч анх доор хилцүүлгийн явцад ч гэсэн маршалын албаны тухай хуулийг дахрын алба гээд ярьж солих болцоотой гэдэг саналыг Лүндэ Жонсон гишүүн бус гишүүд бол гаргаж ирсэн. Тэгээ хэрвээ өчигдөр улсын банкны орон дээр санал хураахад бол 1-2 хүний саналаар шийдэгдэх гэсэн учраас энийг консенсусаар авъя. Тэгээд энэ саналыг бол маршалын албаны тухай тэгээ хаалтан дотор дахар гэдгээр авъя. Тэгээд энэ зүйлээ бол 1-р хилцүүлэг дээр хилцэгдсэний дараа 2-р хилцүүлэг дээр оруулаад явъя гэсэн байдлаар бол зохион байгуулсан байгаа. Хэрвээ дахрын алба гэдгээ консенсусаар шийдчихвэл бид нар 2-р хилцүүлгээр 3-2-оор оруулаад авчих бол бүрэн болцоотой. Тэгэхгүй яг санал хураагаад нэг талдаа гаргыг гэвэл ерөөсөө 1-2 хүний саналаар нэг тал руугаа шийдэгдэх гэдэг учраас ингэ шийдэх нь бол зохимжгүй ойлголцол дүрээд шийдэх нь зүйтэй гэсэн маягаар бол шийдэж дүгнэлтэндээ ч оруулсан байгаа. Ингэж оруулж ирсэн гэдэг л гэсэн. Баярлалаа. Дэмбэрэл гишүү асууя. За баярлалаа. Тэгээ сүүлийн үед бол энэ хууль байгууллагуудын холбогдлолтой их олон хууль гарч байна л дээ. Багц гэх юм уу, бараг цогц тийм хуулиуд гарч явах шиг байна. Тэгээ энэ хуулиудыг хараад байхдаа ер нь Монгол бол бүхэлдээ тийм гэмтгэргийн ертөнц болцсон юм шиг. Тэгээ одоо энэ хууль байгууллагуудын энэ төрийн их хүчтэй механизмуудыг л маш их одоо ажилуулах, цагдах, хорих, барих, за тэгэл хүнийг шийтгэх, шоронгийн дангаас сайжруулах дандаа нэг л ийм юм маш их яригдчихэж байна. Одоо нодноос хойш баг бүтэн жил бид нэр ийм байдлаар ярьлаа. Тэгээ нөгөө мартснаас мал мэнд өгөхчээр эн чи одоо ард түмний дотор энэ хууль байгууллагууд болон ер нь хууль зүйн яамны зүгээс энэ соёлын гээгэрүүлэх, урьдчилан сэргийлэх, ухамсарлуулах, ойлгуулах, энэ хуулийн одоо сурчлан таниулах. Гэхдээ энэ ажил ч одоо энэ болгоны цаана булхагдаад алга болчиход байна уу яа. Тэгээ энэ асуудлыг бол ер нь одоо ингээд хараад явахтаар энэ Монгол орн чи ер нь босгоо байчаал одоо нэг л сандрал баахан хууль гаргаад байгаа юм шиг л. Ийм л байдалтайгаар энэ хууль зүйн яамны ажил яваад байгаа юм шиг харагдах юм. Тэгээ одоо юу гэж хэлэх гэж нэг өгөхлөөр хууль зүйн яамны сайд 5 минутанд багтаагаад ерөөсөө энэ хуулиудын чинь цаана энэ хууль байгууллагууд ч одоо энэ соён гээгэрх, урьдчилан сэргийлэх энэ ард түмнийг ийм асуудалд оруулчихгүй байх талаар хийдэг ажлууд гэдэг нь энэ хуулиуд ч одоо тусч байгаа юм уу, үгүй юм. Яг хөө энэ урьдчилан сэргийлэхтэй холбогдсон ганц хууль яваад энэ бусад хуулиудтай одоо тусч байгаа юм уу, үгүй юм. Тийм үүрэг байна уугүй юу энэ одоо их олон гараад байгаа маршалын төр чинь зүгээр хөцөлдөөл, баривчлал, хоньосны алдагсны көгөдөл байдаг ийм аппаратуудын хүч чадал нэмэгдээд байгаа юм. Энийг нэг 5 минутанд энэ одоо энэ хоёр дахь асуудал нь би их гол шугам гэж үзээд байгаа юм л. Одоо тэргүүн ээлжин тавигдж байгаа шугамны навилгалтай тэмцэх газар чиглэлээ гэсэн бас л соён гээгэрүүлэх ажлыг улсын хурал нэгдүгээр тавиад гаргаад байхад л тэрнийг хийхгүйгээр олон хүн хэрэгт орсныхын дараа хойноосны мордод цагддаг, айлгадаг, сүрдүүлдэг, баривчилдаг одоо ийм байдал руу энэ яваад байна. Энэ ийм байдлыг ажиглагч гэнэ үгүй юу? Би одоо буруу ажиглаад байна уу? Энийг та нэг хэлж өгөхгүй юу? Тэгээд нэг 5 минутанд багтаагаад энэ хуулиуд чинь соён гээгэрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлууд чинь яаж тусч байгаа юм? Энэ хууль хяналтын бүх байгууллагын энэ ажилтан болгон чинь энийг хүнд эхлээд ойлгуулах ёстой шүү дээ.
ийм хуулийн концепцтай гарч ийн үү зүгээр ер нь л дандаа хүчгэргэлэх байдлын юмнууд нь тусгагдаад байгаа мó гэдгийг л асуух гэсэн юм л. За одоо анхны хэлцүүлэг явуулж байгаа хууль санаачлагч хариулах хэрэггүй. Байнгын орог төлөөлөлд баяр цогцгч шүү хариулъя. За Дэмбэрэл гишүүний асуултанд хариулъя. Дэмбэрэл гишүүний тавьж байгаа асуулт бол хуулийн хилц хэсгийг одоо шийдвэрлэх үед тавьдаг гол асуудлууд байна. За эрх зүйн шинжиллийн реформын хүрээнд бол хууль зүйн яамнаас хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, цагдаагийн албаны тухай, маршалын албаны тухай, мөрдөх албаны тухай, гэрч хөрөгчийг хамгаалах тухай, төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн тусалцааны тухай гэсэн ийм багц хуулийг бол оруулж ирээд хилц хэсгийн улсын хурлаар шийдвэрлээд за улсын хурлын дэд гончигдоржоор ахлуулсан том ажлын хэсэг тэгээ хууль болгон дээр бол дид ажлын хэсэг байгуулж ажилласан байгаа. Тэгээд Дэмбэрэл даргын тавьсан асуудалтай холбогдуулаад гончигдорж ажлын хэсгийн дараа гончигдоржийг нэмэлт хариулт өгнө гэж хүсэж байна. Баярлалаа. Гончигдорж шүү. За баярлалаа. Энэ саяны орж ирж байгаа багц хууль дээр өмнө нь батлагдаад 4 сарын 15-наас хэрэгжиж байгаа бас багц хуулиудыг нэмээд за цаашид гарах хуулиудыг нэмээд ингээд үзэх юм бол бидний энэ бүгдийг нэгтгэсэн ажлын хэсгийн ерөнхий дүгнэлтүүд явуулахаар харин хүний эрхийг сахин хамгаалах чиглэлдэх хууль сахиулах байгууллагуудын иргэдэд үйлчлэх чадамжийг сайжруулах, хүний эрхийг хангасан нөхцөлийг нь сайжруулах гэсэн ийм л одоо хоёул гол зарчим баригдаж явж байгаа. Тухайлх юм бол одоо эвлэрүүлэн зуучлах тухай хууль батлагдсанараа харин одоо таны эмзэглээд байгаа зүйлийг бол нэлээд хэмжээнд бол хөнгөлөх боломжийн тухай асуудал тэр шоронгийн тухай авж байгаа хэмжээ энэ төр гэж ярьж байна. Тэр бол эсэргээрээ шоронжуулж байгаа биш харин тэнд байгаа хүний эрхийг хангаж шоронжуулсан байдлаар биш харин хүмүүсүүдийг эвлэрэн зогсох тэр чиглэл дээр нь анхаарсан ийм үзэл баримтлууд нь бол нэвтж явж байгаамаа. Тэгээд хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль хараахан яригдаагүй байна. Энэ болгон энэ хууль сахиулах үйл ажиллагаануудыг өөрийнх нь төрлүүдээр нь нэлээд наривчил зохион байгуулах тийм чиглэл. Тухайлбал маршалын албаны тухай хууль гэхэд бол хоёр чиглэлээр. Нэгдүгээр хууль сахиулагчийн энэ чиглэлийн үйл ажиллагааг харьцангуй дагнсан байдал дээр нь бие даасан байдлаар бий болгох. Эцсийн зорилго нь бол нөгөө л хүний эрхийг хангах баталгаа болсон шүүн таслах ажиллагаа түүний аюулгүй байдлыг хамгаалах тухай асуудал гэдэг. Өнөөдөр шүүхийн энэ иргэдийн тэгш байдлыг хангахын төлөө гэсэн энэ үзэл баримтлалын дагуу жишээлбэл гэр хохирогчийг хамгаалах тухай асуудал, хүний эрхийн асуудал, дараачаар нь төлбөрийн чадваргүй яллагдагчд бол төрөөс өмгөөллийн тусалцаа үзүүлэх гэдэг маань хүний эрхийг хангахад тэдгээр зүйлэх тусламжийн асуудал гэдэг. Бүхэлд нь авч үзэх юм бол хүний эрхийг хангахтай холбогдсон тэр үзэл баримтлалын бүхэл шин төвшний үнэлгээгээр өнөөдөр бүх хуулийн шинжилгээгээ бол хийж байгаа. Хоёрдугаарт нь төрвөл иргэдэд үйлчлэгээнэ байгуулга гэдэг тэр чиглэл дээр нь тэр үйлчлэгийг яаж төрөлжүүлж, яаж чанарыг сайжруулж, яаж хариуцлагыг нэмэгдүүлэх гэсэн ийм агуулгаараа тусгагдсан байна гэдгээр бол улсын хурал бүхэлд нь дэмжиж хилцэх зүйтэйгээд тэгээд наривчилсан зүйл заалтууд дээр бол тодорхой саналуудыг оруулж ирж байгаамаа гэдгийг хэлье. Баярлалаа. Гишүүд асууж хариулт авч дууслаа. Байнгын ороноос гаргасан зарчим зөрүүтэй саналын хамгааллуудаар санал хураана. Нийт 34 санал хураана. Хууль зүйн байнгын ороод дэмжсэн. За ажлын хэсэг бол Баяр Цогт, Гамбат, Гончигдор, Төвдөндөрж нарын гишүүд байгаа. Энэ дөрвөн гишүүний нэрийг би ажлын хэсэг гэж зарлана. Эхний санал төслийн 2-1 дэх хэсгийн энэ хууль гэсний өмнө гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль гэж нэмэх. Санал гаргасан Баяр Цогт, Гамбат, Гончигдор, Төвдөндөрж. Цаашид ажлын хэсэг. Санал хураалт. Хууль зүйн байнгын ороод дэмжсэн санал. Санал хураалт. Тавин гишүүн оролцож 37 гишүүн зөвшөөрч 68.5% саналаар эхний санал дэмжигдэж байна.
Хоёр дахь санал төслийн 3-1-ийн 1 дэх хэсгийн шүүх гэснийг хасах. Санал гаргасан ажлын хэсэг. Санал хураалт. Нэгэн гишүүн оролцож 35 гишүүн зөвшөөрч 68.6% саналаар 2 дахь санал дэмжигдэж байна. 3 дахь санал төслийн 3-1-ийн 3 дахь хэсгийн дүүг гэснийг дүү, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охиныг гэж өөрчлөх. Санал гаргасан ажлын хэсэг. Нэг хул гишүүн асууя. Энэ 3-1-ийн 3 гэдэг нь өөрөө ийм заалт байгаа юм да. Шүүгч, гэрч, хохирогчд хамаарал бүхий итгээд гэж тэдгээрийн нөхөр, эхнэр хамтран амьдрагч эцэг, эх өвөг эцэг эмэг их төрсөн, дагвар болон өрчилж авсан хүүхэд төрсөн ах эгч дүүг гэж байгаа. Тэгээд дүүгийнх нь оронд энэ үгнүүд орж иж байгаа юм л да. Тэ хамт орж. Зүгээр энэ хамтран амьдрагч гэдгийг ч одоо манай хуулинд ямар нэгэн байдлаар машиныг тодорхойлсон зүйл байна уу? Эсвэл одоо шүүхтээр л шүүхийн үзмжээр яваад байна уу? Хэрв тодорхойлсон энэ тэнд хуулийн дэмийг тодорхойлсон үг байхгүй байгаа бол одоо бид нар шууд энэ хуулийн дотор хамтрамч амьдрагч гэдэг үгийг оруулаад эргэлтэнд оруулаад явж болж гин үгүй юу гэдэг асуулт байна. Баяр цогц шүү хариулъя. Байнгын ороод хариулна шүү дээ. Одоо өөр хүн байхгүй шүү дээ. Энэ өөрөө юутай холбогдож гарч байгааг нь хэлэхгүй юу? Ажил үүргээ гүйцэтгэж яваад нас урсан тохиолдолд тэтгэмжийг авахтай холбогдуулан гарч ирж байгаа. Тэгээд дистараа байгаа. Өчигдөр лүндэ гişүү яриад байсан л да. Нөгөө тэтгэмж авах гэхээр хамтран бүртгэлтэй бүртгэлгүй зөндөл олон юм ярьсан шүү дээ. За тэрийг яар. Энэ Лүндэ Жанцан гишүүн бол тэтгэмж авах эрх бүхий гэр бүлийн гишүүний дараалал гээд 31-ийн 2-той холбогдуулж бол энэ саналыг ярьж байсан. За энэ 3-1-ийн 3 бол шүүгч, гэрч, хохирогч хамаарал бүхий этгээд гэдэг дээр бол бид нар яг санал гаргаад энэ дөрвөн одоо зүйлийг бол нэмж оруулж байгаа ийм л зүйл байна. Тэгээд яг энэ дээр бол хамтран амьдрагчийн талаар бол хөндөж яг энэ 3-1-ийн 3 дээр бол хөндөж яригдаагүй. Гэхдээ ажлын хэсгээс бол нэмэлт тайлбарыг бол бас өгж болно. Тийм учраас ажлын хэсэг баяр цэцгийг энэ дээр нэмэлт тайлбар өгөөч. Яг гэвэл Лүндэ Жанцан гишүүн нөгөө 32-ийн 1 дээр бас энэ тэр хамтран амьдрагч гэдэг чинь өөр газар хуулинд байна уу гэж асуугаад байна. Тэрнээс тэр дистараллыг чинь буруу гэхгүй байна л да. Ажлын хэсгийн гишүүн баяр цэцэг тэр хамтран амьдрагч гэдэг хууль зүйн нэр томьёо байна уу байхгүй юу? Хууль зүйн яамны төрийн найрамдагчийн дарга баяр цэцэг. За энэ хол гишүүний асуултанд хариулъя. Хамтран амьдрагч гэдэг хуулийн нэр томьёо зохицуулт нь гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийн 3-2 дээр зохицуулагдсан байдаг. Хамтан амьдралтай байгаа хүмүүс гэж тодорхойлсон байгаа. Хамтран амьдрагчийг. Аюул шүү. Асууя. Их бол дарга бид нар нөгөө гэр бүлийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг ярихдаа яг одоо гэр бүлийн тухай одоогийн үйлчилж байгаа хуулинд хамтран амьдрагч гэж хэнийг тодорхойлж хэлэх вэ гэдэг томьёолыг оруулъя гэд ажлын хэсгээр одоо яригдж байгаа. Яг өнөөдрийн үйлчилж байгаа гэр бүлийн тухай хуулиар бол хамтран амьдрагчийн тухай ойлголтоор томьёолсон хуулийн томьёол байхгүй байгаа. За нэг хуулинд бол байдаг юм байна. Баяр цэцэг уншаад та хуулиа. За гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийн 3-2-т энэ хуулийн зохицуулалт гэрэлтэй хууль заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй боловч хамтын амьдралтай байгаа хүмүүс түүнчлэн гэр бүлийн тухай хууль заасны дагуу хүүхдийг гэр бүлд авч хүмүүжүүлсэний эсвэл асран хамгаалагч харгалзан дэмжих тогтоосны үр дүнд тухайн иргэний асамжид байгаа этгээд нэгэн адил хамаарна гэдэг.
гэр бүлийн тухай хуульд энэ зохицол байхгүй боловч хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам дээр явж байгаа гэр бүлийн хуулийн шинжилсэн найруулгад энэ ойлголт ороод явж байгаа. За тэгтээ энэ бол нөгөө дарааллаараа хамгийн доотлолтой байгаа үстэй тий. Лүндэ гişүү. Нөгөө дарааллаараа бол жинхэнэ бүртгэлтэй үн хамгийн ихэнд байгаа ш. Тэгээд доош яваад байгаа ш. За тэр хамтран амьдарч гэдэг үгийг яаж оруулах уу гэдгээ хоёрдугаар хэлцүүлгийн үед дахиж яриараа. Одоо санал ураагаад тий. Санал ураалт 3 дугаар саналаар санал ураана. За санал ураая. Санал ураалт. гишүүн оролцож 33 гишүүн зөвшөөрч 68.8% саналаар 3 дахь санал дэмжигдэж байна. 4 дахь санал төслийн 6-гийн 4 дахь хэсгийн хуулиар гэснийг хууль заасны дагуу гэж өөрчлөх санал гаргасан ажлын хэсэг хууль зүйн байнгын ороод дэмжсэн. Санал хураалт. Оролцсон 48, зөвшөөрсөн 25, 52.1% саналаар 4 дахь санал дэмжигдэж байна. 5 дахь санал төслийн 6-гийн 7-гийн 5 дахь заалтыг хасах санал гаргасан ажлын хэсэг. Санал хураалт. Санал хураалт. Төчин 6 гишүүн оролцож 29 гишүүн зөвшөөрч 63% саналаар 5 дахь санал дэмжигдэж байна. 6 дахь санал төслийн 6-гийн 8 дахь хэсгийн бүтцийг гэсний өмнө зохион байгуулалтын гэж нэмэх санал гаргасан ажлын хэсэг. Санал хураалт хууль зүйн байнгын ороод дэмжсэн. Төчин 7 гишүүн оролцож 33 гишүүн зөвшөөрч 70.2% саналаар 6 дахь санал дэмжигдэж байна. 7 дахь санал төслийн 7-гийн 1-ийн 3 дахь заалтын зэвсэг техник гэсний өмнө албан хаагчдыг гэж нэмэх санал гаргасан ажлын хэсэг. Санал хураалт. Төчин 6 гишүүн оролцож 31 гишүүн зөвшөөрч 67.4% саналаар 7 дахь санал дэмжигдэж байна. 8 дахь санал төслийн 7-гийн 1-ийн 4 дахь заалтын болсон хүчнийг гэснийг алба хаагчдыг гэж өөрчлөх санал гаргасан ажлын хэсэг. Санал хураалт. Төчин 6 гишүүн оролцож 33 гишүүн зөвшөөрч 71.7% саналаар 8 дахь санал дэмжигдэж байна. 9 дахь санал төслийн 9-ийн 1-ийн 1 дахь заалтын хамгаалалт гэснийг хамгаалалтыг хэрэгжүүлэх гэж өөрчлөх санал гаргасан ажлын хэсэг байнгын ороод дэмжсэн. Санал хураалт. Төчин 6 гишүүн оролцож 29 гишүүн зөвшөөрч 63% саналаар 9 дахь санал дэмжигдэж байна. 10 дахь санал төслийн 9-ийн 4 дахь хэсгийн энэ хуулийн гэсний өмнө шаардлагатай гэж үзвэл гэж нэмэх санал гаргасан ажлын хэсэг. Санал хураалт.
46 гишүүн оролцож 31 гишүүн зөвшөөрч 67.4% саналаар 10 дахь санал дэмжигдэж байна. 11 дахь санал төслийн 11-ийн 3 дахь хэсгийн түүний гэснийг шүүгчийн гэж өөрчлөх санал гаргасан ажлын хэсэг. Санал хураалт. Оролцсон 46, зөвшөөрсөн 30, 65.2% саналаар 11 дахь санал дэмжигдэж байна. 12 дахь санал төслийн 12 дугаар зүйлийн гарчгийн бусад гэсний дараа хамгаалтын гэж нэмэх санал гаргасан ажлын хэсэг. Санал хураалт. Төчин 6 гишүүн оролцож 28 гишүүн зөвшөөрч 60.9% саналаар 12 дахь санал дэмжигдэж байна. 13 дахь санал төслийн 13-ийн 4 дахь хэсгийн хэвийн үйл ажиллагааг хангах үүргээ хэрэгжүүлэх явцад үүсч болох таагүй гэснийг явцад үүсч болох эрсдэлтэй гэж өөрчлөх санал гаргасан ажлын хэсэг. Байнгын ороод дэмжсэн саналыг дэмжийг санал хураа. Санал хураалт. Төчин 6 гишүүн оролцож 29 гишүүн зөвшөөрч 63% саналаар 13 дахь санал дэмжигдэж байна. 14 дахь санал төслийн 14-ийн 1 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэрийг хасах санал гаргасан ажлын хэсэг. Байнгын ороод дэмжсэн дэмжиж санал хураа. Санал хураалт. Төчин 7 гишүүн оролцож 28 гишүүн зөвшөөрч 59.6% саналаар 14 дахь санал дэмжигдэж байна. 15 дахь санал төслийн 14-ийн 3 дахь хэсгийг дараах байдлаар найруулах 14-ийн 3 шүүхийн хуйг шүүхийн дотоод журамд захирагдан ажиллах бөгөөд түүний үйл ажиллагаанд шүүхийн тамгын газрын дарга ерөнхий хяналт тавина. Санал гаргасан ажлын хэсэг. Санал хураа. Төчин 8 гишүүн оролцож 28 гишүүн зөвшөөрч 58.3% саналаар 15 дахь санал дэмжигдэж байна. 16 дахь санал төслийн 14-ийн 5-ын 4 дахь заалтын шүүгдэгч гэснийг яллагдагч гэж өөрчлөх санал гаргасан ажлын хэсэг. Санал хураа. Төчин 8 гишүүн оролцож 28 гишүүн зөвшөөрч 58.3% саналаар 16 дахь санал дэмжигдэж байна. Гишүүд бүхий тухай яриагаа зогсооё. Тэр асуудлыг хэлцээд 3 дахь асуудал дээр явж шин. Батсуур нэмдэрж гишүүдийн хооронд явж байгаа бүхий тухай яриагаа. Баяр наадмаа хөлөө яриа дуусчлаа л да. 17 дахь санал төслийн 14-ийн 6 дахь хэсгийн шүүхийн гадаад орчны гэснийг шүүхийн байрны гадна орчны гэж өөрчлөх санал гаргасан ажлын хэсэг. Хуулзан байнгын ороод дэмжсэн саналыг дэмжийг санал хураа. Санал хураалт. Төчин 8 гишүүн оролцож 29 гишүүн зөвшөөрч 60.4% саналаар 17 дахь санал дэмжигдэж байна. 18 дахь санал төслийн 14-ийн 7 дахь хэсгийн гэрээгээр ажилуулж шүүхийн харуул хоёргийн үүргийг гүйцэтгүүлж болно гэснийг 5 хүртэл жилийн хугацаагаар гэрээгээр ажилуулж шүүхийн харуул хоёргийн үүргийг гүйцэтгүүлж болох ба тухайн иргэнд уг албан тушаалын цалингийн 50%-аар тооцож хөлс олгоно гэж өөрчлөх санал гаргасан ажлын хэсэг. Инх болдог шүүн тодруулъя.
Энэ Батлан хамгаалах болон хууль сахиулах байгууллагаас өндөр насны тэтгэврт гарсан гэсэн үг байна л да. Заавал тэтгэврт гарсан байж ижил тэрийг хийж болохгүй. Эсвэл одоо тэр салбарт ажиллаж исэн насан туршаагүй тэтгэврийн тогтоогдоогүй хүмүүс зөндөө байдаг шүү дээ. Тэгэхээр чи эхлээд тэтгэврт гар дараа нь ирж чамаар гэрээгээр ажиллуулна гэж энэ ийм зориуд орсон болов уу? Эсвэл бол зүгээр баярлалаа шүү хариулъя. 14 14-7 18 дахь санал. Энэ бол хоёгаар шүүхийн харуул хоёрын үүргээр хүн ажиллаж болно. Биш энэ нэмэлт боломж олгож байгаа байхгүй юу? Яг хоо эрт сэтгүүрт гардаг улсуудад хоёр дахь ажлын байрыг нэмж өгч байгаа. Тэрний өмнө бол бүрэн цалингаараа ажилладаг, ердийн журмаар явдаг юм нээлттэй байгаа шүү дээ. Тэр бол ердийн журмаар явна. Тэр бол ердийн журмаар. Энэ өөрөө 14-7 ч бол харин ер нь гадаад орнууд бол яадаг вэ гэхээр цагдаа хүчний байгууллагад ажиллаж байгаа их залуудаа тэтгэврт гарчд юм байна. Тэгэхээр тэр хүмүүсийг ажилуулах боломжийг нэгдүгээрт нээж өгч байгаа. Хоёрдугаарт энэ хүмүүсийг ажилуулад тэтгэврийн бүрэн олгоод тэгээд анх удаа хөлс 50% бодож олгодог ийм зохицуултыг хийж байгаа. Харин маш давуу тэр хүмүүст тохиромжтой ийм заалтыг бол нэмж оруулж байгаа ийм л зүйл болж байгаа. Одоо бол эрт сэтгүүрт харсан хүнийг ажилд авдаггүй бол энд бол ажилд авах юмыг нээж өгч байгаа. Давсрын гişүн асууя. Энэ заалтаа холбогдуулаад асууя. Энэ өнөөдрийн хуулиуд дээр одоо энэ тэтгэвртэй холбогдлолтой асуудал, цалин хөлстэй холбогдлолтой асуудлууд гэдээ гарч ирээд байгаа юм л да. Тэгэхээр түрүүчийн хуулиуд дээр ч гэсэн энэ дагалдах хуулиуд дээр жишээл төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна гэдээ явж байна. Тусгай зориултын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулна гэдээ явж байна. Мөн татврын мэрэгдсэн ягтлан бодогчийн хуульд өөрчлөлт оруулна гэдээ явж байна. Энэ хууль дээр жишээлбэл засаг захиргааны нэгжийн тухай хуульд өөрчлөлт оруулна гэдэг ингээд дагалдах хуулиуд явж шít. Тэгэхээр дагалдах хуулиудыг ингээд хараад байхад холбогдох байнгын хороогоор нь хилцээгүй юм шиг жишээлбэл энэ тэтгэвртэй холбогдлолтой асуудлууд энэ төр холбогдох байнгын хороодоор ороогүй ингээд явчихаар чинь энэ дэгийн тухай хууль зөрчигднө. Энэ асуудлыг одоо яаж шийдвэрлсэн юм бэ? Жишээлбэл төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал чинь сая хэлцэгдээд өнгөрчлөө. Би түрүүн бас санал дээр үг хэлэх гээд товчлоор болж өгөхгүй байна. Тэгэхээр энэ дагалдах хуулиудын асуудлыг яаж шийдсэн? Одоо жишээл зарчмын зөрүүтэй томьёоллын энэ санал хураалтан дээр ч хэлээ гэсэн энэ дагалдах хуулиудтай холбогдлолтой ямар нэг одоо санал огт гараагүй юм шиг харагдаад байна. Тэгэхээр би дагалдах хуулиудыг бол ер нь холбогдох байнгын хороодоор нь хилцээгүй юм байна гэж ингэж ойлгоод байна. Хэрвээ энийг дагалдах хуулиудыг холбогдох байнгын хороодоор хилцээгүй болвол энийг зайлшгүй хилцэх юм шаардлага гарч ирнэ. Энэ асуудлыг яаж зохицуулсан юм болоо? Тэгэхээр ер нь тамгын газар энэ чиглэл дээр жоохон анхаарч ажиллахгүй сүүлийн үед бас нэг иймэрхүү зүйлүүд ажиглагдаад байна. Бид нар бас тамгын газар сануулад байгаа шүү дээ. Ийм хуулиуд дээр одоо бид нар анхаараа. Тамгын газар маань сүүлийн үед болохоор бүр байнгын хороодоо чиглэл өгдөг. Байнгын хороодынхоо өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхгүй 2-3 сар болгодог. Нэг иймэрхүү байдалтай ажиллаад иж бас болохгүй. Тэгээ энэ дагалдах хуулиудыг ер нь яаж зохицуулсан юм бэ? Баярлалаа шүү. За энэ маршал албаны тухай хуулийн дээр дагалдаж байгаа хуулиуд дотор бол бүгдээрээ хууль зүйн байнгын оргоор орох ёстой хуулиуд байгаа. За дээрэс нь бол байгаль орчныг хамгаалах тухай хууль, Монгол Улсын засаг захиргааны нутгийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиуд байгаа. Тэгээ энэ хуулиуд нь болохоор зэрэг бол яг үндсэн хороогоор нь орж өөрчлөлт орох биш. Зөвхөн тодорхой хэмжээний нэмэлтүүд орж байгаа учраас бол байнгын хороогоор хууль зүйн байнгын хороогоор хилцээд явах болцоотой юм а гэж үзсэн. Шаардлагатай гэж үзвэл нэгдүгээр хилцүүлэлт дуусны дараа хоёрдугаар хилцүүлэлт орохоос өмнө энэ засаг захиргааны нутгийн нэгж түүний удирдлагын тухай хууль, байгаль орчныг хамгаалах тухай хуулийг бол бусд нь бас хилцүүлэх боломжтой.
яг хууль зүйн байнгын орооны хуулийн зөвлөгөөд бол яг энэ дээр бол биднэрт бол энэ хоёр хуулийг тусад нь байнгын ороор хилцүүлэх зүйтэй гэсэн тийм тусгаасан санал бол өгөөгүй. Ийм байдалтай байгаа гэдэг л гэсэн. За саналаа оръё. 18 дахь санал. Санал ураалт. Төчнэм гишүүн оролцож 29 гишүүн зөвшөөрч 60.14% саналаар 18 дахь санал дэмжигдэж байна. 19 дахь санал. Төслийн 7-1-3, 14-10, 19-6, 21-1, 32-2 дахь хэсгийн тусгай хэрэгсэл гэсний өмнө нэг бүрийн гэж нэмэх санал гаргасан ажлын хэсэг хууль зүйн байнгын ороо дэмжсэн санал ураа. гишүүн оролцож 27 гишүүн зөвшөөрч 57.4% саналаар 19 дахь санал дэмжигдэж байна. 20 дахь санал. Төслийн 16-гийн 1 дахь хэсгийн шүүн таслах ажиллагааны явцад гэснийг гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэж өөрчлөх санал гаргасан ажлын хэсэг. Юу гэнэ? Нэмд орж гишүүн асууя. When эрүүгийн хэргийн гэмт хэргийн тухай хууль гэснэг хуулийн төсөл маягийн юм засгийн газар дээр орж ирээгүй зүгээр нэг ажлын журмаар нэг юм явж л байна лээ. Тэр нэр томьёогод энэ лөө оруулах ямар шаардлага байгаа юм бэ? Нэг хоёрдугаард наад шүүн таслах ажиллагаатай холбоотой юм ярьж байгаа бол энэ зөвхөн эрүүгийн хэрэг асуудал биш шүү дээ. Энэ маршны алба гэдэг чинь шүүхийн аюулгүй байдлыг хангах юм гэж та нар яриад байгаа үст. Шүүхийн аюулгүй байдлыг хангах чинь эрүүгийн хэрэг дээр ч маргаан гардаг, иргэний хэрэг дээр ч маргаан гардаг. Одоо тэр тусмын нэг том мөнгөний маргаанууд явагдана. Бөөн хэрүүл элдв юм л болно шүү дээ. Тэгээ энэ санал ажлын хэсэг татаж аваач. Юмаг гүйцэд харахгүй юм. Том баячул орж ирээд шүүхийн заалыг нураачих шахаад хоёр талаас хамгаалагчдад орж ирээд гарна шүү дээ. Иргэний юун дарж шүүх хурлаан дарж элдв юм болно. Одоо энэ газар мазар гэдэг захиргааны шүүхээр баахан юм болно. Эрүүгийн хурлаач юм гарна. Нийтлэг томьёолоор явахгүй ингэж л хууль хийхийн да та нар. Хэлийг ихлээр өгүүлдэхгүй юм яалтаа ч юм. Энийг харалт баяр цогц шүү хариулъя. За, нэмдэр жишээний асуултанд хариулъя. 21 дугаар биш 20 дугаар зүйлийн явцад бол ажлын хэсэг дээр ярилцж байгаад энэ зүйлийг бол 16-гийн 1 дээр бол оруулсан байгаа. Нямдорж гишүүн бол өөрөө бас хууль зүйн байнгын орооны гишүүн тэгээд төчтөрийн хуралдаанд биш юм уу? Гэхдээ би ийм зүгээр нямдорж гишүүний саналын хувьд ингэж хэлэх гээд байна. Энэ одоо бол ажлын хэсэг энийг бол татаж авахгүй. Шаардлагатай гэвэл үндслүүдийг хэлээд 2 дугаар үйлчүүлгээр 3-2-оор авчих бүрэн болцоотой. Бид нар бол ярилцж байгаад яг эрүүгийн хэрэгтэй одоо бидний хууч ойлголтоор бол энэ явцад бол энэ үйл ажиллагааг зохицуулах хэлбэрээр 16-гийн 1-ийг шийдвэрлэе гэдгээр ингэж оруулсан ийм зүйл байна. За баярлалаа. Гэхдээ эрүүгийн хуульчиг хүчинтэй байгаа. Эрүүгийн хэргийг шийдвэрлэх ажиллагаа шүүн таслах ажиллагаа гэж хэлдэг юм одоогийн хуулиар. Энэ гэмт хэргийн тухай хууль гэдэг хуульч угаасаа байхгүй. Тэгээ их хурлаар хууль бус санал хураалгах гэдэг шүү дээ та нар. Ойлгож байна уу юу?
Би нэг TMC-ийн тухай яриад байдаг байгаа. Иймэрхүү юм дээр л одоо нөгөө 5 жил 2 жилийн чи ялгаа гард юм да. Шал утахгүй юм яриад байх юм. Өндөж үнсэн шүү. Байна уу. Тэгэхээр ингэсэн шүү дээ. Энэ хилцүүлгийн явцад бол шүү дээ. Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль. Гүйгүйгүй харин яга юм. Гэмт хэргийн тухай хууль, энтэр гэсэн үгнүүдийг хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль нэгэнд өргөн баригдаагүй байгаа, тийм ээ? Яригдаагүй, батлагдаагүй байгаа хуулиудыг оруулахаа болёо гэд бүгдийг хасуусан. Тэгэж найруулсан шүү дээ өчигдөр. Тийм ээ? Ингээд. За, энэ бол гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг үгийг шүүн таслах ажиллагааг ингээ оруулчихжээ. Энэ юуг нь жоохон өргөжүүлсэн л гэж ойлгоод байгаа юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэж байдаг юм байна. Эрүүгийн байцаан шийдэх хуулийн дээр. Өчигдөр бас бид ажлын хэсэг дээр үйлүү баяр зөвхтөө би асуусан тий. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэдгийг заавал одоо яг ингээл гараад ирж байгаа байхгүй. Гэмт хэрэг хянан шийдвэрлэх гэмт гэдгийг лавчил. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг одоо тогтсон нэр томьёо байна. Тэгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэхээр захиргааны зөрчилтэй хэрэг юм уу, иргэний хэрэг юм уу энэ төр гээд өчигдөр тэгж ярьж байгаа. Ингээ гэмт хэрэг гэдгээр нь явъя гэдээ авчиад ингээ оруулсан. За миний хувьд бол жоохон эргэлзээтэй байсан тэр нь бол эрүүгийн байцаан шийдэх хуулинд байгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэдгээрээ явчихъя энэ удаадаа. За яг хуу дараа нь бол юугаараа явъя гэд. Тэрнээс биш гэмт хэргийн тухай хууль гараагүй, өргөн баригдаагүй гараагүй байна. Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль өргөн баригдаж гараагүй байна. Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль өргөн баригдаж гараагүй байна. Ийм учраас бол холбогдох хуулиуд энэ төр гэсэн ерөнхий нэр томьёогоор нь оруулаад явъя. Одоогийнхоо байгаа эрх зүйн зохицуултараа гэж ойлголцоо тэгээ бүх томьёолууд хийгдсэн чинь энэ дээр гэмт хэрэг гэдэг үг нэмэгдээд ингээ явцсан юм аа. Тэгээ энэний засаад л ойлголцоо хураагаа явуучвал яасан юм. За 20 дугаар саналыг ингээ гэмт хэрэг хэн шийдвэрлэх гэдэг үгийг холбогдох гэдэг ерөнхий үгээр солиод. Гэхдээ байхгүй хуулийг яаж хуулчлах гэдэг байгаа баяр зөвхтөө. За баяр зөвхтөө шүү. За энэ 20 дугаар саналын хувьд бол бид нэр шүүн таслах ажиллагааны явц гэснийг гэмт хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны явц гэж өөрчлөхөд оруулсан юм. Яг энэ дотроос бол гэмт гэдгийг аваад хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны явц гэхэд бол болцоотой. Тэгтээ би нямдарч гişүүн дахиад хэлж байна. Та бол өөрөө хууль зүйн банк орооны гişүүн хуралдаа оролцоод саналаа хэлэх болцоо бол байгаа. Биш байсан ч оролцох болцоотой. Нэг хоёрдугаарт нь коллеж төгсчөөд хуульч болсон гэж боддог өөрийн чинь бодлоо социализмын үеийн бод шүү. Ер нь бол коллеж төгсчөөд дахиад хуулийн сургууль төгсчөөж хуульч болдго юм аа. Өөрөө олон юм яриад байх бол хэрэг байхгүй. Тийм сургалт руу, тийм систем рүү шилжиж байгаа. Тэр юм аа бол өөртөө ярьдгаараа үлдээх хэрэгтэй шүү. За микрофонгүй ярихаа зогсоогоод 20 дугаар саналыг ингэж хураалгалаа. Төслийн 16-гийн 1-р хэсгийн шүүн таслах ажиллагааны явцад гэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэж өөрчлөх. Санал хураалт. Төчөөсөн гишүүн оролцож 31 гишүүн зөвшөөрч 63.3% саналаар 20 дахь санал дэмжигдэж байна. 21 дахь санал төслийн 18-ын 3, 19-ийн 2 дахь хэсгийн хуйглан үргэлтийг гэснийг хуйглан хүргэх ажиллагааг гэж өөрчлөх. Санал хураалт. Ажлын хэсэг санал гаргаж хууль зүйн банк ороод дэмжсэн. Төчөөсөн гишүүн оролцож 29 гишүүн зөвшөөрч 59.2% саналаар 21 дахь санал дэмжигдэж байна. 22 дахь санал төслийн 18-ын 4 дахь хэсгийн хүргэх бол очих газрын маршлын алба гэснийг хүргэхдээ хүлээн авах маршлын алба гэж өөрчлөх. 22-оос Дэмбэрэл гишүүн асууя.
дотор очих газрын маршлын алуу гинүү, авах газрын маршлын алуу гинүү ялгаа алга л да. Хүний авч өгч байгаа мó, хөргөж өрөөлөх гэж байгаа мó гэдгээс шийднэ үз. Би зүгээр энтэй холбогдуулаад энэ одоо хэдийн шатны маршлын алуу гарч байгаа юм. Одоо энэ тойргийн маршлын алуу гэхийн тэгэл одоо энэ маршлын алууны төв байгууллагын энэ алуудууд бол хуучин хууль зохиолох байгууллагад байж байсан алуудуудыг өөрчлөх замаар зохион байгуулалтын бүтэц гаргаж ирж байна уу? Орон тооны бол ерөн гişнээ хүнээр нэмэгдэх ёстой юм байна. Энэ асуудлууд ер нь энэ холбогдох байнгын хороо дээр яригдж байгаа мөг юм. Өчигдөр бид нэр хил хамгаалах газар, ерөнхий газар энэ төргээ бас баахан газар мазар гаргаад явуулсан шүү дээ. Засгийн газар бүтцийн төвгөөрөө шийд оронтойгоо авгал. Одоо энэ маршлын алууны бас л одоо баахан алуудууд гаргаад тэгээ хууль зүйн яам засгийн газар төвгөөрөө шийдээрэй гэл. Энд чинь ингээ явсаар байгаад энэ ер нь одоо бид нэр авраас хойш гişнээч алуу гişнээч газар шинээр байгуулж гişнээ оронтоо нэмж байна. Энийг бол энэ төсвийн байгууллага бол төсвийн байнгын хороо болон энэ бусад байнгын хороодоос авч үзэж байгаа мó үзэхгүй байгаа мó. Би бол энэ хэдэн шатны ямар алба байгаа юм бэ? Авах очих алуу маршлын алуунаас гадна гэж л асуух гээд байна л. Тоонуудыг нэг хэлээд энэ ер нэг ийм тоото бүтцтэй шатлалтай байгууллага гэж нэг л мэдээд аммаар байна. Хэн хариулах вэ? Баярцагт шүү. За Дэмбэрлэгчийн асуултанд хариулъя. Хилцүүлгийн явцад бол албаны бүтэц зохион байгуулалт төсөвтэй холбоотой асуудлуудыг бол Лүндэ Жанцан гишүүн бол байнга асууж ирсэн. Энэ орон тоо нэмэгдэх үү, одоо байгаа бүтэц дотроо юу зохион байгуулалт хийж шийдэгдэх үү, бие даасан агентлаг байх уу, яаж зохион байгуулах юм бэ гэдэг. Энэ маань бол маршлын алба гэдэг бие даасан агентлаг байна. Бүтцийн хувьд бол төв байгууллага, маршлын албаны төв байгууллага гэдэг агентлаг. За тэгээд шүүхийн болон прокурорын ингээд тойргийн журмаар байгуулсантайгаа холбогдуулаад доотлын албууд нь бол тойргийн журмаар байгуулагдсан тойргийн маршлын алба гэсэн ийм хоёр шатлалтай байх ёстой байна. Энэ хуулиар бол тэгж орж ирсэн байгаа. За төсөвтэй холбогдуулаад гишүүд яг ийм асуулт гарах учраас би ажлын хэсгийг төсөвтэй холбоотой материалуудыг бол бэлдсэн бай гэсэн. Тийм учраас Тэмүүжийн сайд эсвэл баяр цэцэг төрийн нэрмжийн дараа төсөвтэй холбоотой зүйлүүдээр нь тодорхойлт. Ер нь бол энэ нөгөө ном хэвлэгдэж ингэж тараасан байгаа шүү дээ. Яг энэ номны ардлын хавсралтан дээр бол бас төсөвтэй холбоотой зүйлүүдийг нь бас бөөн тоонуудаар нь бол танилцуулган дээр нь бол бид нар оруулсан байгаа. Энэ 7 дугаар хуудсан дээр нь бүх одоо хуулиудын дагалдаж гаргах төсвүүдийг бол бас энэ ном дээр бол гаргасан байгаа. За баяр цэцэг даргаыг нэмэлт тайлбар өгөхийг хүсэж байна. Баярлалаа. За Дэмбэрэл гишүүний асуултанд хариулъя. Баяр цагт гишүүний хийсэнчлэн маршлын алба маань шүүхүүдийн тойргууд дээр байрлаж тойргууд дээр үндэслэгдэж байгуулагдана. За нийслэлдэх тойргийн маршлын алба мөн орон нутгах дахь тойргийн шүүхүүд дээр зохион байгуулагдах болно. Ингээд мөн шинэ шүүхийн зохион байгуулалтаар захиргааны шүүх болон эрүү иргэний хэргийн шүүхүүд хүчлэн гэж шүүхүүдийн шинэ зохион байгуулалтаар нийтдээ маршлын төв байгууллага гэдэг ерхий гол үндсэн зохион байгуулалт тойргийн маршлын алба гэдэг 10 маршлын алба тойргийн маршлын албаны хэсэг гэдэг 42 хэсэгтэй байгууллагатаар бид нар бүтцийн гаргасан байгаа. Энэ шинэ бүтцтэй холбогдуулан төсвийн тооцоолол хийж баяр цагт гишүүний танилцуулсан өргөн барьсан хуулийн төслийн танилцуулгад хавсарсан байгаа. За 22 дугаар саналаар санал хураая. Та яг хурааж байгаа саналтай холбоотой биш ерөнхий юм асуугаад байна л да. Ерөнхий юм байнгын орооны дүгнэлтэн дээр асуух ёстой. Одоо хүргэх очих газрын маршлын алба гэдэгтэй холбогдуулж юм асууж шүү. За Дэмбэрлэг шүү нэмж асууя. Тэр энэ хуулийн дээр бол байгааг ойлгож байгаа харсан л да. Тойргийн маршлын алуу тэр
төв маршлын алууны газар гэд байж байгааг бол харж байгаа. Тийм шатлал байгаа. Тэгэхээр энэний доотлолт бол жишээлбэл очих газар маршлын алуу, авах маршлын алуу, маршлын алууны тийм шүүхийн аюулгүй байдлын маршлын алуу, хохирогчийн аюулгүй байдлын маршлын алуу гэдэг ингээд энэ их жижиг ирсэн алгуучин хэсэг биш юм уу? Одоо яг санал хараалах гээд байгаа чинь дахиад алуу гэдэг ихтерийн тойргийн алууны дотор дахиад алуу байгаад байгаа юм уу? Энэ олон алуу гарч ирээд байна шүү дээ. Би энийг хэлээд байгаа болохоос биш. Ерөнхий хоёр шатлалыг бол ойлгож илээ л дээ. Баяр зүтгэж. Очих газрын маршлын алба гэдэг нэгж бол байхгүй шүү дээ. Энэ тойргийн зохион байгуулалтаар байгуулагдаж байгаа тойргийн маршлын албаа бид нар маршлын алба гэж хэлж байгаа шүү дээ. Тийм учраас энийг бол та бүхэн яг ингээд тойргийн маршлын алба руу хүргэгдэж байгаа л гэж ойлгож. Үйл ажиллагаатай холбоотой хөргөх очих газар гэдэг үг гарч байгаа болохоос энэ бол бүтцийн үг бол биш гэж ойлгож байгаа шүү дээ. Тийм. Тойргийн маршлын алба. Шүүхүүд одоо шүүхүүд ч өөрөө бүгд тойргоор байгаа шүү. Журмаар зохион байгуулагдж байгаа. Прокуророос өөрөө тойргоор байгаа байхгүй юу? Тэгэхээр нэг тойрог дээр яг ажиллахан тэр тойргоо хариуцсан маршлын алба. Тэр албанаас тэр алба руугаа хүргэж байгаа л асуудал байхгүй. За саналаа оръё. 22 дугаар саналаар санал оръё. Санал ураалт. Төчнэм гишүүн оролцож 27 гишүүн зөвшөөрч 56.3% саналаар 22 дахь санал дэмжигдэж байна. Мэндчилгээ дэвшүүлье. Дундгой аймгийн 10 жилийн 2 дугаар дунд сургуулийг 1989 он төгсөгчдийн дурсамж уулзалтанд оролцож буй 36 иргэн. За улсын хурлын гишүүн сайхан бэлгийн урилгаар нийслэлийн Баян зүрх дүүргийн 53 дугаар дунд сургуулийг 1980 он төгсөгчдийн уулзалтанд оролцож буй 14 иргэн төрийн ордон улсын хурлын үйл ажиллагаатай танилцж байна. Та бүхэнд ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл мэндийн сайн сайхныг хүсэн өрөөё. дахь санал төслийн 19-ийн 4 дахь хэсгийн хууль зүйн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн батлна гэснийг хууль зүйн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн шүүхийн ерөнхий зөвлөлийн дарагтай хамтран батлна гэж өөрчлөх. Санал гаргасан ажлын хэсгийн гишүүд байнгын ороод эмтсэн санал хураалт. Гишүүн оролцож 25 гишүүн зөвшөөрч 51% саналаар 23 дахь санал дэмжигдэж байна. 24 дахь санал төслийн 19-ийн 6 дахь хэсгийн цагдаа ойрох тассан зэрэг их арга хэмжээ авагдсан этгээд гэснийг яллагдагч ялтан гэж өөрчлөх. Санал гаргасан ажлын хэсгийн гишүүд санал хураалт. Гишүүн оролцож 30 гишүүн зөвшөөрч 61.2% саналаар 24 дахь санал дэмжигдэж байна. 25 дахь санал төслийн 21-ийн 4 дахь заалтын тээврийн хэрэгсэл гэсний өмнө тусгай зориулалтын гэж нэмэх санал гаргасан ажлын хэсгийн гишүүд. Санал хураалт. Нэмдорж гишүүн. Тэртээ тэргүүл тусгай зориултын юм авд юм л да. Шинэ амьдрал баян юм болохоор тэр тусгай зориултын ганц юм нэвтэрчвэл өөр нэг унаагаар нэг ганц хүнийг ийш тийшээ хөргөчих юм зөндөл гардаг л да. Ямар хэрэгтэй юм оруулж хийгээд байгаа юм. Нэг. Хоёрдугаарт ер нь болвол энэ шинэ гарч байгаа хуулиудыг хэрэгжүүлэхэд асар их бэрхшээл гарна шүү. Би зүгээр энийг тооцоороо гэдгийг л хэлж. Зөвлөлд нь бас намайг садаа болсон гэж унжигнаад байж магадгүй.
11 сард прокурор шүүгчийн зохион байгуулалтаар ажиллахаар бид баталсан. Баян зүрхийн 1-р прокурор гэдэг прокурор байх юм, тэрэнд Сүхбаатар Чингэлт хоёр харьяалагдана гэж хариулсан төрөөчийн уралдаан дээр. Хаана байрлах юм бэ? Нэгдсэн прокурор чинь гэсэн чинь шүүхийн шинэ байр баригдахлаар хамт конторт орно гэсэн. Шүүхийн шинэ байрны газар нь одоо хүртэл шийдэгдэг байна. Энэ хүртэл энэ байшин баригдаад дуустал тэр 1-р прокурор гэдэг Чингэлтэн прокурор Сүхбаатарын прокурор ямар нэртэй байх юм бэ? Баян зүрхийн 1-р прокурорын бие төлөөлөгч гэдэг нэртэй байх юм уу гэж би прокурорынхнаас асуусан чинь мэдэхгүй байна л. Одоо энэ маршал албачин яг л тиймэрхүү юмлууд явна. Шүүхийн аюулгүй байдлыг хангана гэдэг байдаг, тойрог яриад байдаг. Хуучин ерөөсөө ямар ч зардалгүй шахуу хийчихдэг байсан юмыг одоо энэ бүхэл бүтэн алба гаргаж ирээ, хүчгүй алба гаргаж ирээд ингээд тарамдуулаа хийчихлээ шүү дээ. Хүн шийтгүүлээ, ял авлаа. Чагалагнтай хориход баян үлгээс хүн авчрах шаардлага гарах юм бол ганц цагта машинтаа нь явуулаад хот авчраад хуваарилт хийж итгэл байсан. Одоо энийг бүхэл бүтэн алба болгоод ингээд явж байгаа юм л. Тийм учраас би баяр цогт гишүүн болон ажлын хэсэгт юу ярих гээд байна вэ гэхээр энэ хуулийг хэрэгжүүлэх завсрын шатанд гарах бэрхшээлийг яаж зохицуулах вэ гэдэг давхар баримт бичих гаргахгүй бол энэ явахгүй шүү. Би энэ ярьдаг учир нь энэ л дээ. Одоо би сая энэ ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэг аймагдар буула ганц нэг хуулийнх нь уулзлаа. Байдал их хүндрэл гэж ярьж байна. Гэрүүл тусдаа амьдарч байна. Дав заалах шатны шүүхийн тойргийн журмаркийг ажчихсан. Хамгийн гол нь тэр их хол тойргийн шүүхлүүчин жирийн иргэн хүн нэг дав заалах шатны хуралд орох ямар ч болцоо байхгүй болж шít. 2-3 аймгаас машинаар явж хоноглох байр байхгүй, таних хүн байхгүй. Ийм юмлууд хийчлээ шít. Уг нь миний бодожсэн хөлбөр бол энэ зам харгуу хоёртой дархан сэлэн хоёрыг булган орхон хоёрыг говь сөмбөр дорн говь гурвыг эхний ээлжин тойргийн систем шилжүүлээд тэгээд нэг жаахан ажиллаж ягаад булмаар байвал дараачийн шатанд аажуухан гих бодол байсан юм л да. Амьдрал дээр юу болох нь гэдгийг. Ингээд сүл бал хийгээ хайчихлаар чинь одоо жишээ нь Баян-Улгийн аймаг, Увс аймагт анган шатны шүүхээр шийтгүүлж байгаа хүн Ховд аймгийн дав заалах шатны шүүхт очиж хуралд орох хэрэг гарна. Хөдөөний жирийн малчин хүн аймгийн төв хүртэл орж үзээгүй хүн зөндөө байд юм шүү дээ. Одоо Увс аймгийн төв Улаангом хот биш бүр Ховд руу танихгүй хүний машин даагдаж явхад ийм л хэрэг гарч шүү дээ. Бөөн чирэгдэл тэргүнд чинь. Танилын юмнаас холдуулна гэж байгаа. Монголын баяр цогц шүү хариулах уу? За энэ 25 дугаар зүйл нямдар жишүүний асуугаад байгаа асуулт бол энэ хоригдсан зүйлийн заалт байгаа маа. Тэгээд энэ тусгай хэрэгслийн тусгай зориултын энэ тээврийн хэрэгсэл дотор бол гадны хүн суулгаж болохгүй гэж бүр зориуд тодорхойлж оруулж байгаа ийм л хоригдсан заалт байгаа учраас энэ таны хэлж байгаа зүйлтэй бол огт холбогдлгүй ийм зүйл байгаа гэдгийг дурд хэлэх гэсэн. Хоёрдугаарт нь энэ хуулийн үйлчлэл нь бол 2014 оны 1 сарын 1-ээс үйлчлэнэ гэж институцийн хувьд бол тэгээд хэрвээ энэ хаврын чуулганаар ингээ батлагдчихвол бэлтгэл ажил хангах үүднээс бас тодорхой хугацаа шаардлагатай. Тийм учраас батлагдсан өдрөөс нь биш 14 оны 1 сарын 1-ээс за дээрэс нь бас төсвийн хуультай холбогдуулаад энэ шинэ агентлагийн бүтц орж ирнэ, төсөв орж ирнэ гэдэг ийм маягаар бол зохион байгуулалтын институцийн хувьд бол бүгдийг 14 оны 1 сарын 1-ээс гэж ингэж үзэж байгаа. За тойргийн шүүхийн хувьд бол бид нар давж чадах одоо манад явагдаж байгаа шүүхийн процесс өөрөө буруу явагддаг. Анхан шатны шүүхөр шийдсэн асуудлыг яг тэр чигээр нь давж давах шатны шүүхтэр үзээд дээд шүүхтэр үзээд байгаа байхгүй. Гэтэл асуудлын гол нь бол хуулийг өөр нь тухайн үед нь зөв хэрэгжилж үгүй гэдэг л асуудал болохоос давж заалдах шатны шүүх рүү бол бүх хэрэг очих ёсгүй. Хэргийг анханаас нь шийдэх ёсгүй байхгүй. Гэтэл ийм байдлаар явсаар байгаа дээд шүүхтэр хүртэл
яг тэр хэрэг анханаас нь шийдээд явдаг ийм буруу систем рүү явчиход байгаа учраас цаашаа систем бол өөрөө давах шатны шүүх, дээд шатны шүүх рүү очдог хэргийн тоо бол эрс багаснаа. Анхан шатны шүүх дээрээ бол хариуцлага шийдвэр гаргадаг ийм тогтолцоо бол шилж нэ гэдэг хэлсэн баярлалаа. За 25 дугаар саналаар санал хураая. Санал хураалт. Санал хураалтад 48 гишүүн оролцож 28 гишүүн зөвшөөрч 58.3% саналаар 25 дахь санал дэмжигдэж байна. 26 төслийн 21-ийн нэгдэх хэсгийн шилжүүлэн авах чиг үүргийг хэрэгжүүлнэ гэснийг шилжүүлэн авах ажиллагааг гүйцэтгэнэ гэж өөрчлөх. Санал гаргасан ажлын хэсэг хууль зүйн мянга ороод дэмжсэн. Санал хураая. Санал хураалт. гишүүн оролцож 28 зөвшөөрч 58.3% саналаар 26 дахь санал дэмжигдэж байна. 27 дахь санал төслийн 27-гийн 3-ын 1, 27-гийн 3-ын 2, 27-гийн 3-ын 3 дахь заалтын хууль сахиулах албанд гэснийг хууль сахиулагчаар гэж өөрчлөх. 28-ийн нэгдэх хэсгийн байгууллагад гэсний дараа алба хаагчаар гэж нэмэх. Ажлын хэсэг санал гаргасан байна. Их болдогш асууя. Тэр яг түрүү нэмдэр шүүний асуусан тийм нэг байдал бас давтагдах гэдэг шиг байх юм. Хууль сахиулах алба гэдэг юу хамааруулах вэ гэдэг бид нар одоогоор хуулиар тогтоогоогүй байж байгаа. Тэгэхээр хуулиар тогтоогоогүй нэр томьёогоо дахиж оруулж ирээд гараагүй байгаа хуулийнхаа нэрийг энд оруулж ирээд ингээд явах нь хэр зохимжтой байгаа юм бэ? Болохгүй шүү дээ. Бас түрүүчийнхтэй л адилхан. Ямар үгээр оруулж болох вэ? Гэмтгээд нэг үг хасаад арай өөр болгосон шүү дээ. Яг энэ томьёолороо явна гэвэл гараагүй байгаа хуулийн нэр томьёог оруулж ирээд хууль сахиулах алба, хууль сахиулах байгууллагад алба хаагч энэ гэсэн ойлголтууд орж ирээд байна л да. Энэ болохгүй. Яаж өөрчлөх вэ? Баярцагч шүү. Яг энэ инх бол гишүүний асуултанд хариулъя. Яг энэ 27 дугаар зүйл бол яг инх бол гишүүний асууж байгаа асуулттай холбогдлого заалтдаг байна. Заалтын гол агуулга нь юу гэхээр энэ хууль сахиулагт байгууллагад ажиллаж байгаа бүх хүн гэхээр тэнд ажиллаж байгаа одоо няруу нэгтлэн бүх хүн орчих гээд байгаа учраас бид нар бол яг энэ хууль сахиулагчаар ажиллаж байгаа хүмүүсийн гэж тусад нь ялгах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд захиргааны бусд болон үйлчлэгийн албан тушаалд бүгд орчод байгаа гэсэн ийм зохицуулт хийж байгаа. Тэгэхээр бол таны асуулт бол яг нь 27 тоо шууд хамаарлаг асуулт. Ер нь бол 27 дотор нь анх суудсан байгаа хууль сахиулах алба гэдэг үг нь өөрөө болохгүй байна гэж байгаа бол бид нар энэ 2 дугаар хилцүүлэг дээр энийг бас ярилцъя гэдэг нь хэлэх гэсэн. Баярлалаа. Хуулиа батлах дараалал бодох хэрэгтэй л дээ. Хууль сахиулагчийн эргэцүүн байдлын тухай гэдэг хууль хэлцүүлгэнд явж байгаа. Тэр хууль нь нэг өдрийн өмнө нэг өдрийн хойно батлагдах гэдэг асуудал болохоос энэ бол эцсийн хэлцүүлэг биш. Хууль сахиулагч хаана явж байгаа? Одоо гончигдор гишүүний яваг байгаа юу? Тэг яг хөө ингээ бие биетэнд барьцуулуулаад байвал нэг ч хууль гарахгүй л дээ. Бүгдийн тий. Бүх хуулиа хойшлуул одоо. Үгээр өөрчлөлтөд ивэл баярцагт гүшүүн. Уу яг тэгж болно л доо бүх реформа хойшлуул тэгэл. Ёо энийг бол гүшүүний хэлээд байгаа нямдар гүшүүний хэлээд байгаа саналуудыг бол бид нар ойлгож байгаа. Энэ хууль бол анх багцаараа өргөн баригдсан байхгүй 6 хууль зэрэг. Тэгээд ажлын хэсгүүд нь ажиллаж байгаа. Нэг хууль дээр бол ардын намын бүлэг завсарлага авчихсан. Бус хуулиуд нь бол хилцүүлгэндээ явж байгаа.
Хуулийн үйлчлэх хугацаа нь бол институтийн хувьд бол одоо орж ирж байгаа 4 хуулийн дөрвөлээ 2014 оны 1 сарын 1-ээс үйлчлүүлнэ. Яг гэвэл энэ институцуудтай холбоотой хуулиуд бол бүгдээрээ нэг цагаас эхэлж үйлчлэх ёстой. Бие биентэйгээ авцалдах ёстой гэдэг. Өргөн баригдаагүй хуулиудыг нь бол бид нар бүгдийг холбогдох хууль гэдгээр бол өөрчлөлт оруулчихсан байхгүй. Одоо яг өргөн баригдаад ажлын хэсгүүд нь гараад явж байгаа хуулиудаа бол бүгдээрнгийн хавар намрын чуулгандаа багтаад батлагдана. 14 оны 1 сарын 1-ээс үйлчлэнэ гэсэн ийм ойлголтоор бол хийгээд явсан ийм зүйл. Яг энэ асуудлыг бол Лүндэ Жанцан гишүүн ажлын хэсгийн хуралдаан, байнгын орооны хуралдаан болгон дээр тавьж ирсэн. Тэгээд ойлголцдгөрөөд явж байгаа ийм л зүйл байгаа гэдэг л гэсэн. Баярлалаа. Энэ ийм багмаа. Багт нэг гаргасан штэ. Багц хууль гэдэг. Өөр хоорондоо уялдаатай юм хуулиудын асуудлууд байгаа. Тэгээ энэ бол яг бүхэл бүтэн систем бүхэлд нь өөрчлөгдөж байгаа учраас нэг хууль хийгдэл тэр хуулиа батлахын тулд нөгөө хуулиудаа техникийн хуулиуд нар нэг дор бүгдийг баталж чадахгүй. Нэг дор өргөн бариад хилцүүлгийн нэг дор хийгээд цаг хугацааны хувьд бол ойрхон батлаад явах бол ийм л зохицуулт байгаа байхгүй. Лүндэ Жанцан гишүүн. За энэ 6 хууль орж ирсэн. 4 хуулийн нь бол тийм үү одоо хууль зүйн байнгын хороо оруулаад явж байна. За мөрдөх албаны тухай хууль, хууль сахиулагчийн эрх зүйн байдлын хууль хоёр нь хоцорчоод хэлэлцүүлгийн шатанд тийм ээ хэлэлц хэсгийн шийдсэн ийм шатанд байгаа. Тэгэхээр хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль гэдээ бас нэг ерөнхий хууль байна. Хууль сахиулах үйл ажиллагаа гэж юу хэлэх вэ гэх. За тэр нь бол орж ирээгүй. Гэмт хэргийн тухай хууль, зөрчлийн тухай хууль, гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль гэдэг 4 хууль нь. За тэгээд энэ дээр биднээс юу гэж ярьсан гэхээр хууль сахиулах гэж одоо хэнийг хэлэх вэ гэдэг нь бол одоохондоо бол бүрэн тодорхойлогдож чадаагүй. Одоо гайл, татвар хүртэл одоо хууль сахиулахад ордог байхгүй. Ингээд оронд бол одоо янз бүрийн зохицуулалттай байдаг. Яг бие даалгаад яг энийг нэг хууль сахиулахын эрх зүйн байдлын хуулийг бие даага гаргацсан орон одоохон даалга жаахан судлаад ерөнхий хууль сахиулах гэж хэнийг хэлэх үү гэдэг ерөнхий одоо суурь гаргаж авъя ажиллаж яагаад энэ зам бол одоо намрын чуулганаар ихэнд энэ хуулиа бол мөрдөх албаны хууль хоёрыг бол цоо шинээр гарч ирж байгаа учраас ингээ ярья гэд ингээ цаг хугацааны хүчин зүйлч болоогүй ингээл явсан түүхт. Ер нь бол хууль сахиулах үйл ажиллагаа хууль сахиулагч чиний хэлэх вэ гэхээр их өргөн хүрээнд орчоод байдаг. Тэгэхээр яг ийм салбарыг хууль сахиулагч гэж хэлье. Цагдаа, онцгой байдал, цагаачлалын алба одоо юу гэдгийг. Тэгэхээр ингээд энэ дээр ингээ хүрээгийн тогтоохоор бас нэлээд шүүхийн шийдвэр гүйцэтгэл, мөрдөн, авилгатай тэмцэх газрын ажилтнууд гээд ингээд нэг 10 гаруй юм болчоод заримдаа 15 6 юм болчоод яг одоо хүрээгийн нарийн тогтоож чадахгүй байгаа. Тийм учраас бол энэ удаадаа бол ерөнхий үгээр хууль сахиулагч бусад хуулиудад шүүх прокурор бусад хуулиудад юу гэж заасан бэхээр хууль зүйн боловсролтой мэрэгжлээрээ тэдээс доошгүй жил ажилласан гэдэг нэг тийм болзол шалгууруу тавиад шít. Энд бол хууль сахиулагчаар ажилласан гэдэг нэг тийм ерөнхий үгээр явъя. Энэ тэгээ дараагийн хуулиудаар тодорхой байх л гэж л ийм л одоо гарц олж ил оруулж ирсэн. Гончигдор шүү. Зөв ерөнхий ажлын хэсгүүдийн нэгдсэн байдлаар нь хариуцж байгаа хувьд бол энийг ансамблаар нь харж байгаа юм л та. Гэтэ миний гишүүд бас юмыг хамаагүй тэгж гажууд мушгиж болохгүй шүү дээ. Та бүхэн хууль оруулаад ирсэн хууль сахиулагчийн тухай хуулийн 5 дугаар зүйлээр хууль сахиулагч гэж хэнийг ойлгож байгаа гэдгийг бүгдээр ингээд наривчлаад хилцсэн байгаа шүү дээ. Энээс ягаад тойроод байгаа юм? Хууль сахиулагчид ойлголт байхгүй гэж байна. Бидний хууль тогтоогчдын хувьд хилцээгээ тогтсон хуулийн дотор чинь хууль сахиулагч хэнийг хэлэх вэ гэд 5 дугаар зүйлээр нь тодорхойлсон байж байгаа шүү дээ. Энэ хүрээгээл бүгдийг нь ойлгож байгаа шүү дээ. Тэмчээс тийм ойлголт байхгүй гэдэг юмар ялангуяа хууль тогтоогчид хуулийн төслийн хилцээгээ тогтсон хууль тогтоогч тэгж ярьж болохгүй шүү. Тэгэл нийгэмд гарч байгаа энэ хуулиудыг л нэг л ойлгомжгүй хууль гарч байгаа юм шиг. Бид нар уршаа ахих юм уу ер нь? Түрүүн хурлын дарга хэллээ би хэлмээр удаа гэж. Хууль тогтоогчид хуулиараа нийгмийг зохицуулж
энэ нийгмийг чинь урагшлуулах тэр мотор нь болж явах ёстой гэдгийг л дандаа боддог. Тэр мотор нь байхын төлөө л явцгаадаг. Энэ хөгжлийн хуулийн шинжилгээний түрүүний ерөнхий агуулгаар нээс энэ чинь бид бас нэг энэ нийгмийнхээ хөгжлийг энэ салбарт нь бол бас нэг урагшлуулах хэрэг гарлаа шүү дээ. Хэдэн жил олон хуулиуд нэмэлт өөрчлөлт оруулсан явсан. Тэрнийг үнэлж байна. Гэхдээ өнөөдөр ийм зарчмын шинэ нэг шат руу орох цаг нь болчихжээ. Энэ шилжилтийг хийж байгаа 20 гаруй орн байгаа. Энэ орнуудын хувьд ч гэсэн энийгээ ирмэлзээл явж байна. Тэр өцөгдөр дундаа жисгшин битэр бас бахархаж байгаа юм шиг ярьсан. Гэхдээ энэ орноос хамгийн анх үндсэн хуулийг баталсан орн чинь Монгол улс шүү дээ. Тийм учраас Монгол улсын шинжиллийн энэ шинжлэлийн загваруудаа тэргүүлээд явж байгаа нь бас гоё байна гэж ярьсан шүү дээ. Гэхдээ тэгжил явах хэрэгтэй байхгүй. Биш ээ, би үндсэн хуулийг бахархаж байгаа юм. Бид нар бахархал байх хэрэгтэй шүү дээ. Би тэргээрээ бахархдаг. Нямдарж өөрөө батлааг болоо тэгж байгаа мó гэж баяр зүгт хэлж байна. Би хов хөргөж байгаа юм шүү. Ер нь монголчуудаа бахархал үүсгэе, хөгжлөө хөтлөж явъя гэж ярьдаг үед нөгөө төрөө хүндэх гэдэг агуулгач нь бид нар үндсэн хуулиараа бахархаж үндсэн хуулиа хэрэгжүүлэхийн төлөө байдаг. Тэр нь хэрэгжүүлэхийг хариуцсан хууль тогтоогчд манлайлах ёстой шүү. Байж байгаа зүйл. Ойлголт нь байж байгаа зүйл шүү. За ингээ. Зөндөө тодрууллаа. Тэгээ дэмжихгүй тэгэл унаал явна шүү дээ. Хууль сахиулах алба, хууль сахиулагч гэдэг үгээ зөвхөн энэ хуулийн дээрээ хуулаад бичвэл яадаг. Зөвхөн энэ хуулийн дээрээ тийм мангар юм бол явах гэдэг юм л да. Хууль болгон дээрээ хуулж үч одоо энэ батлагдаагүй хуулиудынхаа үгийг. Гэхдээ одоо тийм дарга байна шүү дээ. Үгээр хөдөлтөд авах юм бол баяр зүгт шүү. Энэ их бол гүшүүний асуугаад байгаа энэ 27 дугаар зүйлийн санал хурааж байгаа хэсэг нь бол өөрөө тэгтээ тэргүү энэ унлаа гэхэд энэ үгэн дотроо байж байгаа байхгүй. Бид нар наривчилж байгаа юм зүйл байхгүй. Тэгэхээр энэ саналыг бол унгаах тухай ч юм уу эсвэл зохицуултыг хийхгүй байх тушаал утгагүй болж байгаа. Ягаад гэвэл нэг хууль сахиулах албанд ажиллаж байгаа хүн бол хууль сахиулагчаар ажиллаж байгаа нэг хэсэг байна. Хууль сахиулагч бишээр ажиллаж байгаа захиргааны албаагч, үйлчлэгч, яруу нэгтлэн бодох одоо туслах ажилтнууд юм. Тэгэхээр тэр ангиллыг л гаргаж өгье гэж наривчилж байгаа юм боолохгүй. Тэгэхээр би хэлээд шүү дээ. Үнэхээр хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдахгүй нөхцөл байдал үүсвэл яах юм бэ гэж байгаа. Тэрнээс анх энэ 6 хуулийг өргөн бариулж оруулж ирэхдээ зургуулын хилц хэсгээ шийдчихэд зургуулан дээр нь ажлын хэсэг байгуулад ингэ явж байгаа. Энэ дотроос ганцхан мөрдөх албаны хуулийг л засгийн газар өөрөө хойшлуулъя гэж татсан шүү дээ. Тэрнээс тавуулангийнх нь болохоор ажлын хэсгийг байгуулад яг энэ хууль сахиулагчийн эрх зүйн байдлын хуулийн ажлын хэсгийн дарга нь бол лүндэж унтсан дарга байгаа. Тэгээд хилцүүлэг нь яг ийм байдалтай л явж байгаа юм л зүйл байхгүй. За баярлалаа. Их бол тийш асууя. Энэ хууль батлах үйл явцаа яг хуулийнхын дагуу явуулах гэдэг асуудал тавьсан болохоос гончигдорж хэлээд байгаа шиг нь реформын хоошин татах гэдэг юм уу дургуцаад байгаа юм байхгүй шүү дээ. Манай үлгэнд эхнээсээ идэвхтэй оролцоод нэг ажлын хэсгийг ахлаад явж гин бүгдийг багцаар нь хилцсэн гэдгээ ойлголцсон, ярьцсан. Нэг загнаад л устдыгаа та нар хоошин татаад бид нар шинэ юм гэж яхад юм хэрэг огт байхгүй. Яаж зөв явах вэ гэдэг асуудал тавьж байна. Ямдарч шүү. Тэн дээр л хариулт байхгүй байгаа шүү дээ. Их хурл ийм л байдал хүрчээд байна л да. Энэ нэг хэдэн хуулийн төслийг 2 дугаар хэлэлцүүлгийг нь хийж дуусгаад тэртээ дөрвөө 14 оны 1 сарын 1-ээс мөрдөж эхэлнэ гэж яриад байна шүү дээ. Тэгээд нэр томьёоны хувьд нэг жигдлээд эцэслээд батлах нэг арга байна. Арга зүйн хувьд бол. Эсвээс одоо энэ яаруулаад байгаа мөрдөх албаны хуулийг ч юм уу баталж хашчихад сүүлдэн дээр хууль сахиулахын хууль муула хэлэлцэж батлах үед нэр томьёоны зөрөө гарвал хариу эргээд энэ хуулинд өөрчлөлт оруулах ийм л хоёр арга байна шүү дээ. Тэгээд цаг хугацааны хувьд бол ер нь бол ийм хуулиудыг зохистой нь бол бүх юмаа жиглэж ягаад нэг өдөр гаргаад төднөөс мөрднө гэдгээ тогтчих юм бол аль аль талд ойлгомжтой байдаг байхгүй юу. Ингэх гэж байгаа бол одоохондоо энэ хууль сахиулагчаар гэдгээр нь яваад
баталгаа төр азнаад номор нөгөө үлдсэн хуулиудыг хэлцэхтэй тий явах нэг тийм юмнууд байна л да. Тэгээ аль дээр нүг гэдэг ажлын хэсэг ярина үсттэй. Одоо батлуулна гэж байгаа бол одоо батлуулна гэж байгаа бол. Тэгэл энэ томьёо чинь явлаа да. Энийг ажлын хэсгээр за ингээ тэгээ явах юм хоёр зам байна. Тэгээд хууль сахиулагч гэдэг тодорхойлолтыг заавал хууль сахиулах тухай хуулинд ганцаард нь бичээд тэр нь батлагдсан тохиолдолд бусд нь явна гэдэг хууль бол хаач байхгүй байгаа. Бүх тодорхойлолтоо бүх хуулиндаа хуулиад бич. Тэгэх юм бол аль хууль нь хизээ гарах нь ямар ч ач холбогдолгүй болно шүү дээ. Жохон цаас принтерийн хор хоёр л илүү гарах байх. Ингэж явсныхаа дараа бүх хуулиа гарсны дараа ахаад ойлгомжтой болгож болно. Ажил явуулах үүднээс ийм чиглэлийг хууль зүйн мянган орон дээр яриад тогтоод яв. Тэгэхгүй бол бүх хуулийн дээр ч ийм асуудал бол үргэлж гарна шүү дээ. Зүгээр зохион байгуулалтын асуудал. Онцгой эрэхтэй нэг хууль гэдэг ойлголт бол байхгүй шүү дээ. Одоо тэгээ өөр цаг үед гарч өөр цаг үеэс мөрдөгч байгаа бол хууль сахиулагч гэдгээ энэ хуулиндаа хийж өг. Хууль сахиулах алба гэдгээ энэ хуулиндаа хийж өг. Ингээд явах л гарц байна одоо бол. За саналаа оръё. Хууль сахиулагчийг хариуцж байгаа Лүндэ Жинсэн гишүүн ажлаа хурдлуулмаар байна. Тэгэхгүй бол бусад ажилч нь саад болоод байна шүү дээ. Ажлын хэсгийн дарга. Зүгээр л копи пест хийгээл яв. За 27-оор санал хураая. Нэг 10 хэдэл юм байгаа. Тэрийгэ жагсаага бичих юм уу? Хууль сахиулагч бичээд эн чинь 12 оны биш 14 оны 1 сараа 1-ээс хэрэгжих хууль. Хууль сахиулагч гэж бичээ. Өчигдөр бас ярьсан л да биднес тийм үү? Хууль зүйн мэрэгжилтэй, дээд боловсролтой. Тэгээд мэрэгжлэрээ тэдэн жил ажилласан гэ босод хуулиудад байдгаа. Дээд шүүхийн гишүүн болохын шүүгч энэ төр тавигдах шаардлага нь. Тэгж бичихгүй хэмнэлттэй байдлаар хууль сахиулах алба гэж бичихээр дэмий юм. Хууль сахиулагчгээ биччихье. Хууль сахиулагч гэдэг бол тэр хууль сахиулахын их сургуулийн тэр тийм ээ хуулийн ангийн улсууд хүртэл биш багш нар хүртэл хууль сахиулагч болно. Харин ягтлан захиргааны ажилтнууд нь орохгүй маа гэдгийг ялгах гээд ингээд хууль сахиулагч гээд хийсэн. Тэгээ энэ намрын чуулганаар энэ хууль нь ороод ирэх юм бол бас яг хууль сахиулагчийн эрх зүйн байдлын хууль гэхээр бүх бусад хуулиуд нь статус нь эрх үүрэг нь нийгмийн баталгаатайгаа байгаа учраас хууль сахиулах хүрээг тодорхойлох хурдан ач холбогдолтой болгоос биш бусад зүйлээр бол одоо бас хэцүү. Ийм байгаа учраас бол энэн дээр биш жаа ажиллагаа хэрэгтэй байгаа байхгүй. Хурдан одоо батлахын тулд бол кондицн хүрэхгүй батламааргүй байна. Тийм учраас мөрдөх албаны хуулийг бол өнөө маргаашгүй батлахад бас төвөгтэй шин юм. Тэгэхээр хоёр хуулийн нь бол болъё. Наад энэ одоо бэлэн болсон энэ гурван хуулиа бол баталчихад бол ёор одоо болоод байх юм алгаа гэж ингэж ойлголцоод явсан байхгүй. Тийм учраас хумяад явъя. Хэрэгжих хугацааг энэ бол 1 сарын 1-ээс тавьсан тийм үү? Тэгээд намар бол одоо тэр үлдсэн хуулиудыг оруулаад багцуулаад ингээ гаргая. Хэрвээ тэр үедээ янз бүрийн өөрчлөлт орох юм бол гарахаас өмнө бусад одоо гарсан баталсан хуулиа бол зохицуулах ажил ганц нэг зүйл дээр гарахыг үгүйсэхгүй. Тэгээд явчих болно шүү. За тэгээд саналаа дэмж 20 саналаа. Тэгэл явуул цаашаа. Санал хураалт. Гишүүн оролцож 32 гишүүн зөвшөөрч 64% саналаар 27 дугаар санал дэмжигдэж байна. 28 дахь санал төслийн 29-ийн нэгд хэсгийн таних тэмдэг гэсний өмнө хувийн дугаар бүхий гэж нэмэх санал гаргасан ажлын хэсэг. Санал хураая. гишүүн оролцож 37 гишүүн зөвшөөрч 72.5% саналаар 28 дахь санал дэмжигдэж байна. 29 дахь санал төслийн 31-ийн нэгд хэсгийн энэ хуулийн 31-2 заасан
гэр бүлийн гишүүдийн зөвхөн нэг хүнд албан хаагчийн сүүлд авч байсан үндсэн цалингийн 50%-ийг сар бүр 10 жилийн туршид гэснийг тухайн албан хаагчийн нэг гэр бүлийн нэг гишүүнд түүний үндсэн цалиндаа тэнцэх хэмжээний тэтгэмжийг 10 жилийн туршид сар тутам гэж өөрчлөх. Даваасран гишүүн. Тэгэхээр энэ бас л эргээл төсөвтэй холбогдлолтой заалт болчиход байгаа маа. Би уг нь хууль санаачлагт хэлсэн юм аа. Энэ албад бас төсөвтэй байгаа. Бүгд төсөвтэй байгаа. Тийм учраас бидний хилцүүлгийн явцдаа яриад явъя. Хилцээд явъя гэсэн ийм саналтай байсан юм л да. Тэгэхээр энэ иймэрхүү цалин тэтгэлэг төсөв ийм зүйлтэй холбогдлолтой асуудал нь уг нь байнгын хороо дээр ороод явчмаар байна. Шинчиллийн ажил гэдгийг ойлгож байна. Тэгвэл дөрөв гончигторж гişүү хэллээ шүү дээ. Бид нар чинь хууль тогтоогч нар учраас манлайлагч нар байх хэрэгтэй. Бид нар өөрсдөө дигийнхаа хуулийг зөрчөөд ингэж яваад ах юм бол энэ хуулийг чи хэн цаашдаа дагаж мөрдөх юм бэ? Тийм учраас би горимын санал гаргая. Энэ цалин тэтгэлэг төсөвтэй холбогдлолтой асуудлуудаа эхний хэлцүүлгийг холбогдох байнгын хороод нь хий. Тэгэхээр дагалдах хуулиуд бол холбогдох байнгын хороод ороогүй байна. Энийг оруулаа гэсэн ийм горимын санал гаргаж байна. За 29 дахь саналаар санал хураая. Санал хураалт. Санал хураалт. Төсвийн байнгын хороо болон холбогдох байнгын хороогоор хоёр дахь хэлцүүлгийнхаа өмнө хэлцээрэй. За нөгөө 10 жилийн цалин өгдөгч ингээ унж байгаа. Ямар ч тэтгэмжгүй болж байгаа. 50%-ээр үлдэж байна. 52 гишүүн оролцож 23 гишүүн зөвшөөрт 44.2% саналаар 29 дахь санал бол унлаа. За оруулж ирсэн санал чинь унж байна. Хуучин саналаараа үндсэн хуулиараа үлдэж байгаа. Нас урсан цагдаагийн албан хаагчид бүтэн цалин өгье гэсэн хагасаараа үлдэж байна. За даваасран гишүүн битээ микрофонгүй яриад ээ. За буурч байгаамаа даваасран гишүүнэ. Хоёр дахин бууруулж байгаа таны саналаар. Таны саналаар хоёр дахин буурч байгаа. 30 дахь саналаа орой. Дахь саналаа орой. Одоо өнгөрсөн 31-ийн 2 дахь хэсгийг дараах байдлаар өөрчлөн хариулах. 31-ийн 2 31-ийн 2 энэ хуулийн 31-ийн 1 заасан тэтгэмжийг авах эрх бүхий гэр бүлийн гишүүний дарааллыг дараах байдлаар тогтооно. 31-ийн 2-ийн 1 тухайн албан хаагчтай гэрэлтэй бүртгүүлсэн эхнэр нөхөр 31-ийн 2-ийн 2 насан туршаагүй хүүхэд 31-ийн 2-ийн 3 тухайн албан хаагчтай хамт амьдарч асрамжинд нь байсан эцэг эх насан туршаагүй дүү 31-ийн 2-ийн 4 тухайн албан хаагчийн халамжид байсан төрсөн ах эгч дүү нь хөгжлийн бэрхшээлтэй бол 31-ийн 3 энэ хуулийн 31-ийн 2 заасан эрх бусдад шилжихгүй санал гаргасан ажлын хэсэг. За лавлаад бүр муудуулчих да. Нямагийн их болчихшоо. Манайд олон жил гэр бүл болоод амьдарчсан олон өрөө хүүхэдтэй болчихсон, ач зээтэй болсон тэгсэн мөртлөө баталгаагаа аль биесээр бүртгүүлээгүй тийм улсууд их олон байд юм билээ шүү дээ. Ялангуяа хөдөө энэ төр бол. Тэгээ энэ тэр чинь нөгөө нэг хамтран амьдарч гэдэг харьяа томьёолд бол багтах байх л та. Тэгэхээр энэ дээр бол байхгүй шүү дээ. Тэ? Тэрийг яагаад ялгаж үзсэн юм бол? Баяр цогцшоо хариулъя. За энэ нөгөө сая 3-1-ийн 3 дээр нөгөө хамтран амьдарч гэдэг орж ирсэн. Яг энэ асуудал дээр бол Лүндэ Жансан гэсэн асуудал тавьсан. Манайхан бол энэ бичиг баримтынхаа бүрдүүлэлтийг хийдгүү. Нөгөө өмнөх авгаагаас салаагүй мөртлөө
өөр хүнтэй хамт амьдраад ингээ хүүхдүүд төр гаргацсан ийм тохиолдлууд зөв бод амьдрал дээр байдгаа гэд. Тэгээд энийг харин яг энэ 2 дугаар хилцүүлэг дээр энийг ярья гэд ингэж тохирсон юм ба. Ер нь яг тэр хамтран амьдрагч гэдэг статусыг яаж тодорхойлох вэ? Энэ үл яг Лүндэ Жинсэн гэж яг тантай адилхан асуулт тавиад бод амьдралын жишээ ирсэн байхгүй. Ийм тохиолдол болсон гэд. Нямдорч гүшөө. Гэхдээ нэг хамтран амьдрагч гэдэг юм бэ чи хууль зүйн хувьд өөгшүүлээд байдаг асуудал биш шүү дээ. Энэ чинь хариуцлагын асуудал цаана байна. Өвлөх эрхийн асуудал цаана дүрдэгдэв. Өв удмын асуудал яригддаг. Гэрэлдээ бүртгүүлэхгүй байж байгаа бол тэр бүртгүүлээгүй хоёр хүний хариуцлагын асуудал. Заавал бүртгүүлэхгүй бол ийм хууль зүйн үр дагавар үүснэ. Өвлөх эрх чинь байхгүй болно. Гижээж энэ албан ёсны гэр бүлийн харилцааны асуудлыг хуулиар шахаж өгөх ёстой юм шүү дээ. Гэтэл одоо нэг л хамтран амьдрагч гэж нэг юм гаргаж ирчихвэл тэрийгэ улам хавтгааруулаад битгий гэрэлдээ бүртгүүл сөүлд нь эд хөрөнгийн чинь маргаан шийдэгдэхгүй нөхцөл үүсгэнэ гэж хууль гаргаад иж болохгүй шүү дээ. Тийм учраас энэ асуудал дээр та бүгд дахиж бодоо. Энэ хамтран амьдрагч гэдэг нэр томьёо чинь буруу шүү. Нямдорж гişүнэ. Яг өөрийн чинь саналаар энэ 30 дээр хамтран амьдрагч хасч орж ирсэн. Энэ хамтрагч гэдэг юмыг яриад байна. Байхгүй энд байхгүй байгаа. Сайн нэг хуулийн дээр явуучлаа. Ер нь бол хуулийн утгаараа бол хамт нэг дор амьдрч юу гэр бүлийн гишүүд гэдэг утгаар нь ярих ёстой юм л да. Тэр бол жишээ нэг гэрт амьдарч байгаа эмээ ач хүү хоёр гэдэг ч юм уу. Гэх мэтэр. Монголд ямар ч тохиолдолд хамтран амьдрах гэдэг барууны загварыг оруулж болохгүй шүү. Одоо тэр тусмаа энэ эд хөрөнгийн асар их хэмжээний хөрөнгөтэй болчихсон хүмүүсийг энэ гэрэлтийн асуудал, өвлөхийн асуудал, өвлөх гэрээний асуудал, гэрэлтийн гэрээний асуудал гэж цоо шинэ юмнууд Монголд бий болсон. Цаашдаа энэ хамтран амьдрдаг явдлыг өөгшүүлсэн ямар нэгэн үг үсэг хуулинд шургуулж болохгүй шүү. Энийг их хурлын гишүүд минь анхаарал авч энэ хуулийн яамаа минь юм дээр жаахан дэмжиж сайд бодоороо данар. Тэр нэг хүчирхийлэл хууль мөл гээд нэг төрүүчийн хурлын үед нэг баахан эмэгтэйчүүд хууль мөл гендер мендер гэж байгаа нэг юм гаргачихсан юм аа нэг тийм дэл сул өгнүүд орчихсон юмнууд бий. Гэхдээ энэ хамтран амьдрах гэдэг ойлголтыг Монголд албан ёсоор энэ хуулийн хэллэгээс аль болохоор зайлсхийх ёстой юм шүү. Нин үгүй ярихад гэрэлтэй зустал өгөн мөртлөө өөр айлуучаад хэвтчихсэн хүн зөндөл байгаа шүү дээ. Тэгэхээр чи одоо хэнийх нь эрхийг хамгаалах вэ? Хуулиараа бол гэрэлтэй зустал өгөө байгаа эхнэрийн эрхийг хамгаалах ёстой юм шүү. Одоо энэ хамтран амьдрагч гэдэг юм оруулж ирж хагаад тэр албан бус харилцааг нь өөгшүүлсэн юм хийх гээд байна шүү. Энийг сайн бодоорой гэж хэлэх гэсэн юм баярлалаа. За сая Нямдорж гишүүний хэлдэг бол 31-2-1 дээр тухайн албан хаагчтай гэрэлтэй бүртгүүлсэн эхнэр нөхөр хамгийн түрүүнд энэ тэтгэмжийг авнаа. Бусад хүний тухай бол байхгүй хасж байгаа ойлгомжтой болгож байгаа. Оюнбаатар гишүүн. За дараагаа энэ бас хуульчид боломж олгол адилхан өгмөр байна. Нэг 2-3 хүн давуу эрх өгч олон цаг ярьдаг. Бид бас сандаа хэлчмээр байдаг. Тэгэхээр яг энэ маргааныг сонжуулах гээгүү олон янзын хүндрэлүүд байгаа. Хуулиа хуулсан одоо өнөөгийн нийгэм зохицуултанд байхгүй эсвэл одоо ганц хэрэг, ганц маргаан, ганц өмгөөлөл хэрэг бүртгэлт хийгээгүй ийм олон оруулж ирж байгаа. Айл болохоор ойлгоод дэмжих гэж оролдоод байгаа. Тэгэхээр сая нэг 31-2 дээр хамгийн сүүлийн тэр 31-3 гэсэн заалт бол байж болохгүй байгаамаа. Энэ хуулийн 31-2 заасан эрх бусдад шилжихгүй гэд. Энд чинь шүүгээр шийдвэр гаргацсан. Хүүхдтэй нөгөө тэтгэмжийн тогтоодсон тэр хүүхд нь өвлөх энэ одоо эрх шилжих бүрэн болцоотой шүү дээ. Тэгэхээр энэ хуулиар аваачаад нөгөө бусад хуулиуд иргэний хуулийн заалтуудад зөрчил хийчих байгаа байхгүй. Тийм учраас энэ хуулийг энэ заалтыг дэмжиж гэхдээ тэр 31-2-ыг бусдад их шилжихгүй гэд.
3 дээр бусдад эрх шилжихгүй гэдэг. Энд чинь өдий хүүхдүүд байж байгаа шүү дээ. Одоо жишээс 90 онд салцгаад одоо 3 дахь 4 дахь авгаатайгаа амьдарч байгаа мөртөө тэр гэрэлтийн баталгаа нь хэвээрээ байж байгаа байхгүй юу? Гэхдээ тэгэхээр өнөөгийн хүүхдүүд нь тэр эрхийг нэдлэхгүй очиад байхгүй юу? Нямдорж хуульчийн хэлээд байгаа асуудал бол буруу зүйл. Тэр хамтран амьдрах хууч гэрээний гэрүүлгээд одоо нэг зах зээлийн нэгэнд бүгдээрэнд нь байж байгаа. Гэрээт гэрүүл. Тэ. Гэрээ харилцсан гэрээ байгуулад ямар нэгэн гэрэлтийн баталгаа болохгүй. Энэ нөгөө хуучныг эртний юу хуучны юу гэдгээр ялгадаг юм энэ л байж байгаа байхгүй юу? Тэгэхээр ийм зохицуултуудаа хийж өгөхгүй бол тэр хуучин социалист ойлголтоор хандаад байж болохгүй. Тийм. Шинэ нарын тэмээс бодит гэр бүлийн харилцаа. Төрүүлсэн бүх хүүхэд нь адилхан хуулийн одоо тэр өвлөх тэр одоо тэтгэмж авах бүх эрхүүд нь байж байгаа. Нээлттэй байгаа байхгүй. Тэрийг өнөөдөр манай энэ хуулиар хасах гэж байгаа байхгүй. Ийм юм байна. Бусад энэ эрх шилжихгүй гэдэг. Хэзээч ийм байхгүй. Шүүхийн журмаар энэ тогтоогод гараад ирнэ. Энэ хүүхдийн одоо эндээс тэтгэврийн гаргуулга гараад ирнэ. Тэгээ ийм харилцаанууд дээр жаахан ижмөрөн харж бус хүмүүсээ бас сонсч байя дарга жаахан тэгш улсын хурлын гишүүдэд тэгш хандаач гэж хүсэж байна. Баяр цаг гишүүн 31-ийн 3-ын талаар. Тийм ээ энэ би одоо яг энэ төрөүний даваасар гişүү хэлж байгаад нэг тайлбар хэлэнгууд энэ асуудал нь унцдаг шиг болчихгүй санаа зовдог. Өөр асуудлууд яригадаад байгаа байхгүй. Асуудлын гол нь одоо яг энэний гол гişүүний тавьсан асуудлыг Нүдэ Жанцан гişүү тавьсан. Байнгын орон урал дээр. Бичиг баримтаар баталгаажаагүй нөхцөл тэр нас орсон хүний нөхөө олгор олох гэдэг шүү дээ. Тусламжийг. Тэгэхээр тэрийг баталгаажуулах баримт бичиг байхгүй нөхцөлд бол олох болцоогүй юм аа. Яг энэ баталгаатай баримт бичгтэйгээр ингээ хязгаарлаад яваал гэсэн юм асуудал. Яг тэгвэл улс төрийн хэлмэгтгчдийн гэр бүл долгож байгаа нөхөө олгорын асуудалгээд гэр бүлийн хооронд зөндөө маргаанууд гарч ирсэн шүү дээ. Тэрэн дээр үндэслээд үзэхэд бол бидний бичиг баримтан дээр л толгуурхаас өөр аргагүй болчиход байгаа байхгүй. Тийм учраас ерөөсөө яг бичиг баримтан дээр байгаа дараалалаар л явсан. Тэгээд цаашаага эрх шилжихгүй гэдэг асуудлыг бас Нүдэ Жанцан гişүүн хүндсэн юм аа. Энийг ингэж хязгаарлахгүй бол эц төгсгөлгүй ингээд маргаанууд үүсээд юм уу одоо би урд нь хамтарч амьдарч байсан энэ хүүхэд нь мөн биш гэдэг ингээд ийм хязгааргүй юм руу явчих гээд байна. Тийм учраас энэ хуулийн дээр энэ бол нэлийн 10 жилийн турш үндсэн цалинтай дэмжих хэмжээний мөнгөний асуудал яригдж байгаа учраас маш наривчилж ингэж хязгаарлая гэсэн ийм л зүйлийг оруулж гисэн байна. Тэгээд би дахиад Нүдэ Жанцан гişүүн бол хоёр асуудлыг бас 2 дугаар хэлцүүлэлтэн дээр тодорхойлж өгөөч гэсэн. Нэг нь болохоор хамтран амьдрагч гэж ер нь цаашаа яг энэ хэсгээр нь оруулах юм уу яг тантай адилхан асуудал. Хоёр дахь нь тэр хязгаарлалсан өөрөө зөв буруу юу иргэний хуулийн зохицуулалтаа бас нэгтгэж үзье гэсэн ийм зүйлүүд бол ярьсан юм аа. Тийм учраас нямдар гişүүний хэлээд байгаа асуудал энэ дэр байхгүй. Цаашдаа бол бичиг баримтаар л үндэслэхээс аргагүй байна. Яг хүнд мөнгө өгөх асуудал дээр. Тийм учраас 30 байгаагаар нь дэмжижээч гарсан хоёр асуудлыг болоод бид нар 2 дугаар хэлцүүлэлтээр бас ярья гэдгийг хэлэх гэсэн. Баярлалаа. Хамтран амьдарч гэдэг гэрчлэгээ өгдгүн байгаа үстэй. Тийм гэрчлэгээтэй хүн бол одоо ямар ч утга байхгүй шүү. 31-ийн 2-2 дээр Оюнбаатар гишүүний ярьж байгаа юм байгаа байхгүй юу? Хэрвээ насан туршаагүй хүүхэдтэй бол заавал өөрөөрөө овгол. Өөрөөрөө овглоогүй байх юм бол эрх зүйн хувьд ямар ч хүчин төгөлдөр биш гэсэн үг. За өөрөө хүүхэдтэй бол заавал өөрөөрөө овгол гэсэн үг байна. За 30 дугаар саналаар санал хураая. Санал хураалт. Гишүүд инеехгүйгээр төрүүчийн 29 дугаар саналыг унгаасан шиг юм болохгүйгээр нэг саналаа өгөөдөхтэй. Хамтран амьдрагч бол гэрчлэгээгүй учраас юм ахгүй гэсэн үг. За $54 гишүүн оролцож 35 гишүүн зөвшөөрч 64.8% саналаар 30 дахь санал дэмжигдэж байна. 31 дахь санал төслийн 6 дугаар бүлгийн гарчгийн маршалын албаны хяналт гэснийг
маршлын албаны үйл ажиллагаанд тавих хяналт гэж өөрчлөх. Гишүүд хамтран амьдрагчийн асуудал хаагдсан. Одоо өөр санал дээр явж байна. 31 дахь санал. Санал гаргасан ажлын хэсэг. Санал хураая. Тавин гишүүн оролцож 40 гишүүн зөвшөөрч 74.1% саналаар 31 дахь санал дэмжигдэж байна. 32 дахь санал. Төслийн 33-ийн 1 дахь хэсгийг дараах байдлаар өөрчлөн найруулах. 33-ийн 1. Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь маршлын албаны үйл ажиллагаанд Монгол улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль заасны дагуу хяналт тавина. 33.2. Шүүх прокурорын байгууллага нь маршлын албаны хууль сахиулах үйл ажиллагаанд холбогдох хууль заасан үндсэл журмын дагуу хяналт тавина. 33.3. Маршлын албаны мөрдөн шалгах нууц ажиллагааны хууль тогтоомжийн хэрэгжилтэд улсын их хурлын тусгай хяналтын дэд ороо хяналт тавина. Санал гаргасан ажлын хэсэг байнгын ороо дэмжсэн. Санал хураалт. Санал хураалт. 31-ийг хураацсан. Одоо 32-ыг хурааж байна. Тавин гишүүн оролцож 41 гишүүн зөвшөөрч 75.9% саналаар 32 дахь санал дэмжигдэж байна. 33 дахь санал. Төслийн 2-ын 1 дахь хэсгийн хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль гэснийг хасах. 32-ын 2 дахь хэсгийн хууль сахиулах үйл ажиллагааны тухай, 37-гийн 2 дахь хэсгийн гэмт хэргийн тухай болон зөрчлийн тухай гэснийг холбогдох гэж тус өөрчлөх. Санал гаргасан ажлын хэсэг. Саналаа хураая. Санал хурааж байна. Тавин гишүүн оролцож 45 гишүүн зөвшөөрч 83.3% саналаар 33 дахь санал дэмжигдэж байна. 34 дахь буюу сүүлчийн санал. Төслийн 38-ийн 1 дахь хэсгийг дараах байдлаар өөрчлөх. 38-ийн 1. Энэ хуулийг 2014 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Санал гаргасан ажлын хэсэг. Санал хураая. Тавин гишүүн оролцож 42 гишүүн зөвшөөрч 77.8% саналаар 34 дахь санал дэмжигдэж байна. За үүгээр зарчмын зөрүүтэй саналын томьёолуудаар санал хураад дууслаа. Маршлын албаны тухай хуулийн төсөл, гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, шүүхэн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол улсын хэдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол улсын батлан хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлцүүлэгт бэлдүүлэхээр хууль зүйн байнгын орон шилжүүлэх